Hi guys, хоб болох болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцгаа манайхаа ингээд та бүхэнтэйгээ цоо шинхэн хоб болох болонгаараа уулзаж байна. Өнөөдрийнхөө дугаар дээр хэдүүлээ Golden Globes-ийн тухай ярина. За тэгээд энэ Golden Globes болоод бараг дуусаагүй байхад заяа энэ ч бас нэлээд олон цаг явагддаг шүү дээ. Дуусаж амжаагүй байхад энэ чинь яг манай Америкт болохоор бүтэн сайнны орой болж исэн байхгүй. Тэгж яагаад одоо гэхээр нэгдхийн өглөө Монголд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь аль үжинэ манай одоо үзэгчдээс те Golden Globes ирээрээ хүлээж байгаа шүү гэсэн зөндөө олон хүмүүс байсан. Тэгээд та бүхнийхээ хүслээр ингээ Golden Globes 2026 оны awards show-ны тухай ярьж өгөх гэж байна. За угаасаа би Golden Globes одоо YouTube хийж эхэлсэн цагаасаа хойш бол ингээ Golden Globes бол ер нь энэ award show-нуудыг бүгдийг нь алгасахгүй ингээд та бүхэндээ сонь сахныг нь яриад явдаг байгаа. За тэгээд хэдүүлээ одоо энэ жилийн 2026 оны Golden Globes-ыг ярих гэж байна. За тэгээд энэ Golden Globes нь болохоор 83 дахь удаагийн Golden Globes болж өнгөрсөн. За тэгээд энэ нь болохоор яг өнгөрсөн одоо бүтэн сая өдөр буюу 1 сарын 11-ний өдөр Los Angeles хотод Beverly Hilton Hotel-д болсон юм байна. За тэгээд ер нь award season эхэлж байгаа байхгүй. Тэгээд Golden Globes болохоор яг энэ шагналыг гардуулах ёслолын улирлыг ингэж аль бие ёсоор нээж өгж байгаа гэсэн үг юм. За яг энэ Golden Globes болохоос нэг 7 хоногийн өмнө нөлөөд Critics' Choice Awards болсон. Гэхдээ Critics' Choice Awards чинь бол ингээд Golden Globes ч юм уу те одоо Oscar ч юм уу Grammys ч юм уу тэднэртэй харьцуулахад арай жоохон жижигэр одоо төрлийн шагнал гардуулах хэсэл байдаг. Тэгээд тийм болохоор аль бие ёсоор бол Golden Globes-ыг ингээ award season-ыг эхлүүлж байна гэж үзэж байгаа юм. За тэгээд энэ удаагийн host-ор нь болохоор хэн ажилласан бэ гэхээр Nikki Glaser. Comedian нэмэгтэй байгаа Nikki Glaser болохоор өнгөрсөн жил ч гэсэндээ Golden Globes-ыг бас ингэж host хийж исэн байгаа. Тэгээ би та бүхэндээ тэр бичлэгнээр ярьжсэн шүү дээ. Nikki Glaser бол аюу мундаг ажилласан host-оор үнэхээр ингээд үзэгчтэйг уйдаахгүй, тэнд ирсэн байгаа зочдыгоо одуудыг уйдаахгүй, янз бүрийн инээдтэй жокнуудыг хэлээл те. Тэгээ яаж яах нь хэлж байгаа жокнууд нь хошин одоо мингоонууд нь бүгдээр яг land хийдэг буюу яг ингээд бууж чаддаг ингээ яг инээдтэй юмнуудыг яриа л те айгу тийм тэр одоо кинонуудтайгаа холбоотой тэр тэнд ирсэн байгаа жүжигчдтэйгээ холбоотой ер нь айгу тийм авцалтаатай гой жокнуудыг хэлжсэн. Тэгээд хүмүүс бол Nikki Glaser айгу мундаг ажилласан байна дахиж авчраараа гэж тэгэж ярьжсэн ингээ би өмнөх жилийн ховд дээр ярьжсэн. Тэгэд яг Nikki Glaser-ыг буцааж авчирсан байлаа угаасаа айгу үзэгчдийн таашаал төрсөн учраас. Тэгээд миний сонсохны болохоор 3 тийм жилийн гэрээ байгуулчихсан байгаа гэсэн. Тэгэхээр одоо дараа жилийн Golden Globes-ээр бас Nikki Glaser host-оор ажиллах юм шиг байлаа. Тэгээд энэ удаа үнэхээр гоё харагдаж байсан. Өнгөрсөн жил ч гэсэндээ үнэхээр үзэлтэндээ харагдажсэн. Гэтэ энэ жил бол ингээд них гоё улаан өнгийн даашин цаг өмсөн. Тэгээд миний хувьд би улаан өнгө дуртай учраас ер нь ингээд улаан даашин зэнтер ч юм уу тийм юм өмссөн хүмүүстэй айгу дуртай байгаа. Гэтэ үнэхээр Nikki бол Chef's-кээс харагдаж байсан. За энэ удаа ч гэсэндээ Nikki бол үнэхээр одоо мундаг ажилласан гэж би бодож байна. Яг тэр нэг opening monologue гэж байдаг шүү дээ. Award season-ы яг award show-га эхлүүлээл host нь гарч ирэл тайзнаар гарч ирэл бараг 10 минутын турш ингээл ойногоо яриад л тэ joke мог хэлээд л ингээл юм яриад тэр opening monologue нь бол үнэхээр инээдтэй байсан. Тэр үеэр бас нэлээ олон тийм инээдтэй хов живэн ч юм бэ инээдтэй одоо нэг жокнуудыг хэлжсэн. За одоо жишээ нь гэх юм бол юуны тухай ярьсан Epstein Files-ийн тухай ярьсан. Одоо тэгээд Jeffrey Epstein-ийн хөө аимшигын хэргийн жагсаалт гээл тэ энэ зүйл чинь бол одоо баг ярагдаад хэдэн жил болж байна. Тэгээд бүр ингээл ярагдаад л байгаа. Тэгээд хүмүүс надаас бас нэрээ айгүйх Jeffrey Epstein-ийн тухай яриад өгөөч гэж асуужсэн. Тэгээд би бүр юу тэрийг ярина гэхээр тэ бүр ингээд тэр чинь амар олон жилийн хэрэг байхгүй. Тэгээд нэг дэрийг амар хүн гэж та нар бодож байгаа бол тэ No, Jeffrey Epstein бол зүгээр бараг тэрний одоо дэрийн хажууд бол зүгээр бараг юу гэх юм бэ? Ямар эцэг гэдэг вүлээ? Нэг Godfather гэдэг шиг те. Тийм хүн байхгүй. Айгу амар бүр ингээд ёстой жинхэнэ гаж донтой яг угаасаа дэрий гаж донтой байсан л та. Гэтэ хиний Jeffrey Epstein-ийг хийдэг хэрэгээс бүр another level. Тэ бүр ингээд дэлхийн хамгийн баян хүмүүс, дэлхийн хамгийн хүч хөдөл одоо эрх мэдэлтэй баян бизнесмен улс төрж бүх хүмүүсийг одоо ингэж нийлүүлж агаад авчраад ингээд арал дээр өөр ингэсэн аралтай байгаа. Тэн дээрээ зөвхөн эмэгтэйчүүдийг гээд байхгүйгээр охтуудыг жоохон хүүхдүүдийг ингэж бүр ингээ бэлгийн мүлжлэгэнд оруулдаг байсан. Тэгэхээр бүр амар сериосны аимшигын хэрэг. Тэгээд энэ хүн чинь баригдаад шоронд ороо. Тэгээд тэрүүгээр чинь бас юу байдаг? Одоо жоохон таамагч юм уу те шоронд байж ах үедээ шүү хурал мурлаа хүлээж байх үедээ амиа оролцсон байхгүй юу? Тэг хүмүүс тэрийг бол төрөнд бол итгэдэггүй. Яг амиа хорлоогүй.
зүгээр ингээ шоронгоос гараа явчихсан. Ягаад гэвэл тэр хүн чинь нэг айгүй олон том улс төрчид бол айгүй олон том бизнесмен дэлхийн тэрбумтнуудын нууцыг мэдж байгаа учраас тэд нар нь янз бүрийн ингээ юм хийгээд те хэрвээ тэр хүн чинь ингээ шүүх хурал руу явангууд нөгөө хүмүүсийнх нь нөгөө эрх мэдэлтэй баян хүмүүсийнх нь улс төрч хүмүүсийнх нь ноонууд нь гарч ирнэ штэ те. Тэгэхээр тэгүүлэхгүй тулд ингээ гаргалаад гаргаа явуулчихсан гэж ярьдаг. Эсвэл бол тэр Jeffrey Epstein чинь шүүх хуралд явахаараа нөгөө хүмүүс нь айгүй муу сөрөг нөлөөтэй байх учраас зүгээр хүмүүс явуулаад алуулчихсан гэж ярьдаг. Тэгэнгүүтээ худлаагаасаа яг амиа хоролцсон юм шиг болгож те. Тэгээд янзлаа тавьчихсан гэж ярьдаг. Иймэрхүү таамгууд бол байдаг. Тэгээ одоо ч гэсэндээ одоо ингээл явагдаад л байгаа. Тэгэл шинэ ерөнхийлөгч гарч ирэх болгонд л те ингээл за одоо өстой юу яана тэр Jeffrey Epstein file буюу одоо тэр хідэн хүн ямар хүмүүс тэр аралд нь оролцдог байсан бэ? Тэр заваа парент нь оролцдог байсан гэдэг энэ жагсаалт байгаа байхгүй. Нэрнүүдийг нь тэр бүгдийг нь болон зураг хөргнүүдийг нь ингээд Department of Justice бол байгаа гэдэг байгаа юм. Америкийн одоо нөгөө нэг Justice Department-д бүх файлууд нь бүх нэрсүүд нь байгаа. Тэрийг гэхдээ олон нийтэд дэрлэхгүй байгаа гэдэг. Тэгээ тэрийг хүмүүс чинь ингээл шинэ ерөнхийлөгч Америкт гарч ирэх болгонд л одоо нэгэч Jeffrey Epstein файл нэгэч гэж хүсэж байдаг. Одоо ч гэсэндээ ярагдаа. Ер нь бол ойрын жилүүд бол амар их ярагдаж байгаа. Тэгээд яна уучлаарай манайхан би энэ Nikki Glaser-ийн юуг нь өнгөө joke-ийг нь ярих гэж байгаад бүр ингээд та нартай Jeffrey Epstein-ий баг тухай яриад өгчлээ. Гэтэ би зүгээр энийг тайлбарлаж байгаад ингээд өнгөөг нь хэлэхгүй бол те тайлбарлахгүй бол одоо ойлгохдохгүй байх гэж бодсон шүү, окей? Мэдгүй байгаа хүмүүс нь. За ямар ч гэсэн тэгээд ойрд ингээ айгүйх яригдаад байгаа болохоор Nikki Glaser яг тийм Jeffrey Epstein тухай өнгөө хэлсэн байгаа тий. Юу гэж хэлсэн бэ гэхээр за манай одоо энэ өрөөндтэй ингээ зочид энэ танхимаар дүүрэн A-lister байна гэж аахгүй. A-lister гэдэг чинь уул нь тий Ад зэрэглэлийн Холливуудын одод гэсэн үг шүү дээ тий. Тэгж хэлэх гэжсэн аа яг тэгж хэлсэн байхгүй. Тэнгүү тий I mean people who are on a list гэж хэлсэн байхгүй юу? Юу гэж үнэ гэхээр те эхлээд А зэрэглэлийн одоо дагснаа би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр энэ танхим дотор байгаа ихэнх хүмүүс бол яг нэг жагсаалтанд бол байгаа байхаа гэсэн утгатай те нэг тийм баг энэ одууд Jeffrey Epstein-ийн тэр жагсаалтанд байгаа оролцдог байсан гэсэн ухааны тийм нэг joke хэлсэн заяо. Түүнээс гадна нэг юуны тухай Jeffrey Epstein-ийн яг тухай хэлж байгаа юм шиг тэр нөгөө нэг Department of Justice-ийн тухай ярьдаг. Америкийн яг тэр нөгөө нэг ямины тухай ярьдаг байхгүй юу гэж хэлдэг вэ гэхээр the best editing goes to Department of Justice гэж хэлдэг. Хамгийн одоо сайн монтажлдаг, хамгийн сайн юмнуудыг засаж чаддаг те энэ шагналыг хинт хідүүлээ өгөх вэ гэхээр одоо Америкийнхан те Justice Department-д өгөө гэж нэг тийм хашин юм хэлсэн. Тэр нь бас дахиад нөгөө Jeffrey Epstein тухай ярьж байгаа. Яг бол ерөөсө Department of Justice нь тэрийг гарахгүй байгаа байхгүй. Файлуудаа гаргасан ч гэсэндээ бүгдээр ингэ redacted хийчихсэн. Тэр нь юу вэ гэхээр нэрнүүдийг ингээ дараа дарчихсан. Тэгэхээр одоо яг нээж байгаа юу үгүй юу те яг нээцээ ингэж хэлж болохгүй шүү дээ. Яг бол хин гэдэг нэрийг нь харахгүй redacted болчихсон учраас тэгээ ийм joke хэлсэн байгаа. За түүнээс гадна өөр ямар joke-ийг хэлсэн бэ гэхээр амар заяа энэ Golden Globes ч бол CBS телевизээр ингэ цацагдж байгаа шүү дээ. CBS телевиз. Тэгсэн чинь Nikki Glaser CBS телевизийн одоо ингэж bash хийж юу яасан байгаа байхгүй. Өнгөө joke хэлсэн. Жохон дааш нь хийж юу гэж хэлсэн бэ гэхээр те the most editing goes to CBS channel гэж ярьж байгаа байхгүй хамгийн ихээр ингэж юм одоо дүр зурган дээр одоо те эсвэл нэвтрүүлэг энэ төр дээрээ edit хийж монтаж хийж засвар хийж өөрсдөө ашигт оруулж те ингэж худлаа юмнуудыг ингэж edit хийгээд те тэгдэг одоо телевиз бол CBS телевиз гэж хэлсэндээ хүмүүс бол бүр шок заяа ягаад гэвэл CBS телевизээс л одоо энэ одоо Nikki-гийн цалинг нь өгж байгаа гэсэн үг шүү дээ ер нь бол те ягаад гэвэл CBS телевиз чинь энэ Golden Globes-ыг цацж ийн энэ тэрэг тэгж яхад шууд баг CBS телевизийг шууд ингээд through them under the bus тэ шууд ингээд доош нь хийчихсэн тэ хүмүүс баг ингээд шууд mind blown. За тийм юм ярьсан байгаа. Тэнгүүдийг бүр ингээд цаашаа ингэж хэлдэг заяа. America's newest place to CBS News гэж байгаа байхгүй. Тэр CBS гэдэг дээр бас өвгний тоглолт хэлээд те Америкийн хамгийн орчин үеийн те bullshit гэдэг одоо хараалын үг ааш те хараал идсэн юм дэр гэсэн үг те. Тийм одоо хараал идсэн худлаа, хуурамж, новшийн мэдээг ханаас үзэх вэ гэхээр CBS News гэж одоо ийм үгэн дээр бас ингэж тоглолт хийсэн байгаа. And the award for most editing goes to CBS News.
За цаашлаад бас өөр одоо тий зөндөл олон тэрүүгээр сууж исэн одууд дээр ингэж юу яаж исэн одоо jab хийж янз бүрийн жокнууд хэлж исэн. Тэгээд одоо ганц хоёроос нь та бүхэндээ хэлэх юм бол Michael B. Jordan дээр ингээд жок хэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ Michael B. Jordan ингээд Sinners гэд киногоороо ингээд энэ удаагийн Golden Globes дээр нэр дэвшсэн байна. Үнэхээр халуухан залуу шүү гэлтэй. Тэнгүүтээ тэр Sinners гэдэг киног би бол үзэж байгаагүй. Та нар нэр үзсэн үү? Бичээрэй. Тэр Sinners гэдэг киноных нь гол дүрд нь Michael B. Jordan тоглодог юм байна. Гэхдээ Michael B. Jordan бүр ингээ хоёр хүний дүр тоглодог гэж байгаа байхгүй юу? Хоёр юм одоо ах トゥ ч юм уу, тэгээ twin ч юм уу. Тим хоёр хүний дүр тоглодог юм байна. Тэгсэн чинь ингээ Nikki хэлж байгаа байхгүй юу? Оо би Sinners дээр Michael B. Jordan бүр хоёр хүний дүр тоглодог гэж мэдээд те. There's gonna be two Michael B. Jordans. Тэнгүүтээ тэрийг би олж мэдэнгүүтээ Nikki B. Jerkin гэж хэлсэн заяа. Nikki B. Jerkin гэдэг өөрийнх нь нэр нь Nikki те. Nikki тэрийг олж мэдэнгүүтээ зүгээр ингээд jerk хийнэ гэдэг чинь бол ингээд гар хангалга хийнэ гэсэн үг шүү дээ те. Тэнгүүд Nikki тэрийг олж мэдчихэнгүүтээ баг ингээд хоёр Michael B. Jordan-ыг харангуйтаа ингээд гар хангалга хийгээ суужсан гэсэн утгатай зүйлийг хэлчихэж байгаа байхгүй юу? Okay, yes, Michael B. Jordan is so hot. Амар халуун залуу шүү дээ. Тэгсэн чинь хамгийн эвгүй зүйл нь юу байсан бэ гэхээр Michael B. Jordan тэр ширээн дээрээ ээжтэйгээ хамт сууж байсан заяа. Ээж нь яг Michael B. Jordan-ы ар сууж байгаа байхгүй. Тэгээд яг тэр нөгөө нэг joke-ийг хэлж явах үед ингээ Michael B. Jordan руу камера ингээ харуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр артталт нь яг тэр ээж нь тэрийг хэлж явах үед жоохон awkward байгаа нь харагдсан. Ингээд юм уугаад стаката уус уугаад гэт awkward. Угаасаа ямар ч ээж хүн аав хүн те ялангуяа ээж хүн бол те хүүгийнхаа ингээд sexual юмыг бодоод эмэгтэй хүмүүс одоо манай хүүг бодоод ингээд jerk гэдэг юм ингээд бодохыг хүсгүй шүү дээ. Тийм учраас жоохон awkward гэж байж байгаа нь бол харагдчихсан. I should not have said that to you. That should have been a DM. My mistake. За тэгээд үүнээс гадна Leonardo DiCaprio бас ингэж хандаж joke хийсэн. Угаасаа Leonardo joke хийхгүй ингэж байхгүй. Тэгээд ер нь бол ямар шоун joke хийх гэж байгаа вэ гэдэг нь бол угаасаа ойлгомжтой. It's just classic те. Ягаад вэ гэхээр Leonardo ч одоо хэдэн настай вэ? Одоо бараг 50 настай юу? Би нэр хараадаг ялсан. Миний зүг байж 51 настай юм байна заяа. Тэнгүүдээ тийм мөртлөө Leonardo ч одоо дандаа ингээд залуухан одоо эмэгтэйчүүдтэй болцдог штэ те. Ингээд date хийдэг. Тэгээд найз охтууд нь бүр тийм онгой байдаг штэ. Ингээд хэрв Leonardo-гийн найз охин нь ингээд 25 нас хүрчихэл юм бол 25-ных нь одоо төрсөн өдөр дээр нь те Leonardo шууд салдаг гэдэг нэг тийм онгой joke-нууд байдаг. Тэгээд яг л тийм төрлийн joke-ыг Nikki хэлсэн байхгүй юу гэж эхлээл хэлэхдээ болохоор ингээд амар магтаалтай. Оо эста Leonardo энд ирсэн байна те эста харахад сайхан байна. Oh my god, what a career you've had энэ гэж аахгүй. Ямар гоё амжилттай ингээ карьерийг чи ингээ бүтээгээд явж байна. Чи өөрийгөө зүгээр харалтаа тест чи бүрөөсөө Холливуудын хамгийн шилдэг гэсэн найруулагчдтай ингэж хамтарч ажилласан те мундаг кинонуудыг дөрүүдийг бүтээсэн 3 Golden Globes Award-ыг ингэж авч исэн, 1 Oscar авч исэн. Үнэхээр гайхалтай хүн шүү чи өстө үнэхээр мундаг карьертэй хүн шүү. Тэг хамгийн одоо бүр ингээ бахархмаа зүрэл нь юу вэ гэхээр өштэй те чи энэ бүх амжилтуудыгаа найз охиноо 30 хүрээс өмнө хийж амжсан байдаг юм аа гэж аахгүй юу. Йой. Тийм энэгаа хэлсэн. Тэнгүүтээ тэрэнд нь бол те Leonardo ингээд толгой тохиол энийгээс сууж аахгүй. Угаасаа баг бүх хүмүүс бол баг те иймэрхүү төрлийн joke байна гэдэг нь бол мэдчихсэн байгаа хаа. Одоо энэ хүү залуу эмэгтэйчүүдэд явуулдаг гэдэг дээр нь ингэж joke хийнэ гэж. Тэнгүүдээ Nikki oh I'm sorry that was a cheap joke те уучлаарай те Leonardo би ингээд айгу тийм хямдхан те joke хэлчихлээ. Ер нь ийм сони юмар joke хийгээд хэрэггүй ээжээ. Гэтэ би үнэхээр чам дээр өөр joke хийгээд ингээд хайгаад ингээд чамайг research хийх гээд үзсэн чинь те үнэхээр бид нэр те үзэгчд фэнүүд ер нь чамайг чиний талаар юу ч мэддэггүй юм байлээ. Бид нар бол чиний талаар мэддэг ганц юм гэдэг юм бол те залуу хүмүүстэй явуулдаг гэдгээр ч л мэддэг юм байлээ. Тэгээд тийм болохоор те you gotta open up гэл те чи ингээд үнэхээр өөрийгөө ингээд сайхан онгойлгоод ингээд хүмүүст улам өөрийгөө хинбэ гэдгийг таниулаа. Тэгэхгүй болохоор бид нар чамайг зөвхөн одоо энэ залуу эмэгтэйчүүд явуулдаг гэдгээр ч л мэддэг болохоор ингээд өөр юугаар одоо joke хэлэх юм мэдэхгүй байж штэ гэсэн ухаандаа те. Тийм одоо энэгийг хэлсэн байгаа. All of that before your girlfriend turned 30. I mean, it's just insane. За тэгээд энэхүү шоуны эхлэхээс өмнө бол угаасаа ойлгомжтой red carpet event гэж байдаг те улаан хэмсний ясал болоод ингээд зочд нь хурж ирээ зураг мөрөг авахуулаад папарац болоод те боо юм болдог. Тэгээд тэрэн дээр бол угаасаа бид нар айгу гоё одоо одуудын
outfit-нуудыг харж болж байгаа. Тэгээд яг иймэрхүү award show-нуудад дандаа нөгөө glam bot гэдэг юм байдаг шүү дээ. Нэг уртастай залуу байдаг юм аа тий. Та нар одоо энэ зургийг оруулж glam bot-ны залуу яг тэрийг зохион байгуулж явуулдаг залуу байгаа. Тэгээд тэр дандаа л ингээл award show-н дээр болгон очиод нэг glam bot хийдэг. Тэгээд тэр нь айгүй гоё дээ ингээл айгүй хурдан камер очил зз гээл тэгээд тэнгүүтээ яг хэдхэн секундын хөдөлгөөн хийгээл тэгээд тэр ингээ удаашаал. Тэ амар гоё тэгээд glam bot-ыг хүмүүс ингээл амар хүлээдэг тэ. За энэ жилийн Golden Globes-ын glam bot ямар ахалаа гээл тэ. Тэгээд тэндээс бол ингээд хідүүл айгүй гоё outfit-нуудыг харж болж байгаа. Тэгээд би бол бүх хүмүүсийг тэгээ энэ юм авцамсан байлээ тэр юм авцамсан байлээ гэж ярихгүй тэгэх юм бол угаасаа бүр амар урт бичлэг болно. Тэгээ миний хувьд бол хамгийн их таалагдсан одоо хүний хувцас хэн байсан бэ гэхээр Jennifer Lawrence. Jennifer Lawrence бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдчихсан гэж бодож байгаа. Тэр даашинз нь бол үнэхээр гоё харагдчихсан. Өөрт нь айгүй зөгчсөн. Тэр өнгөн тэр биенийхэн силуэтыг харуулж байгаа нь тэгээ өөрийнх нь мейкап нь ч гэсэндээ тэгээ сүүлд ойрт нөө би та нарт хэлжсэн шүү дээ. Jennifer Lopez гэж солирч байна. Jennifer Lawrence чинь айгуу тийм baby cheekтэй тийм бас жоохон тийм болцгор халцтай байдаг гэж тэр нь байхгүй болоод бас хүмүүс тэгээ Ozempic хэрэглэж байгаа энэ төр гэл яриад байгаа. Гэтэ би Jennifer Lawrence-ыг бол тийм одоо overweight энэ байсан гэж хэлж чадахгүй байна. Зүгээр ер нь яасан юм бэ? Ямар ч нэг тийм нүүр нь бол нэлээ ингээд slim хийчихсэн байгаа. Тэр нь бол өөрт нь аюу гой зогч байгаа гэж бодож байгаа. Ямар ч байсан үнэхээр үзэсгэлэн таарагдчихсан. Тэгээ миний хамгийн number 1 хэлэх хүн бол Jennifer Lawrence байна. We were good. We were gold. За тэгээд Ariana Grande-гийн тухайн хүмүүс бас айгүйх ярьж байгаа нөхөр улаан явсны ясал дээр ингээд ирсэн outfit энтрийн талаар юу гэж ярьж байна гэхээр oh my god thank god Ariana is back. Тэ Ariana гэдэг яг Ariana гэдэг тэр нэг 2016 оны ч юм уу тэ тэр нэг badass era thing гэл амар тийм Blackiana болохгүй л хар хүн болж жүжиглээд ч юм уу Latina болж жүжиглээд ч юм уу ингээд oh my god can you get your ass over here гэж ингээд яаж магаалтай амар тийм өндөр high ponytail ягаал нэг тийм badass bitch байсан дээ. Тэр Ariana хүрээд ирлээ ашгүйдээ бурхан минь ээ тэр нөгөө нэг уйлж унжаал oh my god no I can't like Cynthia oh my god гэж уйлж мөөлээд тэр нөгөө Wicked дээр тоглодог сүүлийн 3 жилийн турш бид нар те яг Ariana Wicked дээр орж ирсэн үеэс хойш ингээд нэг persona нь өөрчлөгдөд амар тийм fragile айгуу тийм эмзэгдэл бай тохинтэй би ингээд дандаа л уйлж идэг Cynthia бол миний хамгийн сайн найз би өстө Wicked тоглосонд амар баяртай байгаа гэл уйлалтай бүр нэг л frail fragile охин байдаг байсан тэр ядаргаатай гоншгонсон emotional ядаргаатай Ariana ингээд алга болчлоо thank god өстө бурхандаа баярлалаа те бидний гой нөө Blackiana хүрээд ирсэн мэн гэж бүр Black Ariana гэдэг те Blackiana гэж хүмүүс бүр дуудаад 2016 оны Blackiana хүрээд ирчихлээ гэж ярьж байгаа. Яагаад вэ гэхээр яагаад хүмүүс гинүүдийн ингээд те яриа явчихваа гэхээр өмсөн хувцас тэгээ тэр өвсний цэцэлтаас нь л болоод ингээд ойрын үед нөгөө нэг Wicked Entertainment одоо 2 кино тоглосон учраас Wicked-ийнх нь өөрийнх нь дүрийнх нь одоо өнгө нь болохоор ягаан учраас дандаа л ягаан дуу хувцсамсуулдаг нэг цайвар ягаан ч юм уу тод ягаан ч юм уу ер нь ийм л хувцснууд өмсөдсөн те тэгээ дандаа нөгөө бан зүүдэг болчихсон үсээ бүр ингээд бүр нялчитлэн ингээд шуугаад ингээд нэг бан зүүчдэг байсан шүү дээ те бүр хэлээ тэгэхгүй тэгдэг байсан. Тэгсэн чинь одоо Golden Globes дээр яаж хурж ирсэн бэ гэхээр яг урдных шигэ high ponytailтэй хурж ирсэн. Ariana Grande-гийн яг нэг signature style нь анх гарч ирэхдээ л ингэж байсан style нь бол high ponytailтэй амар өндөрт ингэж үсэн ингэж боодог. Тим ponytailтэйг ирсэн. Тэгээд өмсөн хувцас нь ягаан өнгийн хувцас байгаагүй ашгүй thank god тэ хар өнгийн тим dress өмсчихсэн байсан. Тэгээд ер нь нүрийнх нь бодол модалтан ч гэсэндээ тэ ер нь яг нэг өмнөх 2016 оны Ariana Grande шиг харагдчихсан. Тийм болохоор thank god Ariana is back гэж ярьж байна цаан чин. Тэгээ бас нэг хүмүүс ярьж байгаа юм Ariana яагаад ингэж те яг өөрийнхөө хуучин шиг хурж ирсэн бэ гэхээр Cynthia Erivo учраас ашгүй Cynthia ирсэнгүү гэж байгаа байхгүй юу. Cynthia Erivo энэ удаагийн Golden Globes дээр ирээгүй хэдийгээр нэр дэвшин ч гэсэндээ тэгээд яагаад вэ гэхээр өөрөө шалтгаан өгсөн заяа ингээд яг ирээгүй гэдгийг шалтгаан өмнөх өдөр нь жилүү тавьсан байсан юу гэсэн бэ гэхээр тэгээ би яагаад ингээд энэ Golden Globes дээр очиж чадахгүй бэ гэхлээр би ингээд Dracula гэдэг жүжиг дээр тоглож байгаа юм гинэ бэлтэж байгаа. Тэгээд тэр жүжигийнхаа бэлтгэлээс болоод өстой миний хамаг цаг хугацааг авч байгаа болохоор би ингээд очиж чадахгүй нэ. Тэгээд яаж байгаа тэр Dracula гэдэг шоу нь шүү дээ манайхаа. Тэрхүү жүжиг нь ганц эмэгтэй жүжиг гэж байгаа байхгүй. Одоо one woman show. Тэгээд Dracula гэнэ Cynthia тэрхүү жүжигэндээ 23 өөр дөрүүдийг бүтээхин гэсэн. Тэгээд ганцаархнаа өөр хүн амьтан байхгүй ганцхан хүний жүжиг.
Тэг хүмүүс oh my god, who's gonna watch that? Тэрийг одоо хэн үзэх вэ? 23 өөр төрлийн Cynthia Erivo хэн үзэх юм бол би л үзэхгүй гэдэг те. Хүмүүс тийм бас тоглоом шоглоом хийж байгаа. Тэгээд Cynthia гэрэг болохоор Ariana нөгөө нэг хуучин байраас те тийм vibe-аар ирж ингэж бас ярьж байгаа. За хүмүүсийн бас нэлээ их яриад байгаа зүйл юу вэ гэх юм бол Miley Cyrus, Selena Gomez хоёр ирсэн гэдэг дээр бас нэлээ ингэж яриа болж байгаа. Тэгэд яагаад гэхээр нөгөө нэг тэр хоёр ч хоёулаа Disney-гийн star. Тэгээ хоёулаа багасаа Disneyland-ийн одоо Disney World-ийн одоо star байсан. Тэр хоёр ч бас нэлээд хоорондоо найрсаг одоо найзууд байж байгаа, дотн байж байгаа. Тэгээ тэр хэсэгхэн зурныг бас нэг жоохон драма энэ төр гарсан шүү дээ. Бүр амар олон жилийн өмнө юмыг ярьж байгаа шүү дээ. Тэр ч одоо баг тийм хоёрыг teenager байсан үеийнхэн л баг юмыг ярьж байгаа. Эсвэл early adulthood ч юм уу те. Тэгээд бас нэлээд хоорондоо toxic байж байгаа, хоорондоо харьцаа байлаа, найз майзад биш байха болж байгаа. Тэгээд одоо ингээд ойрын сүүлийн хэдэн жил буцаж ингэж гайгүй ингээд найзалж ч юм уу эвлэрч эхэлж байгаа. Тэгэд энэ хоёр ингээ хамтдаа ирчихсэн байсан. Түүнээс гадна хамтдаа ирэхээсээ гадна хамтдаа ингээ тэр шоун дотроо байж ахта зураг мурга ахуулаад ингээд айгу найрсаг хоорондоо ярьж мэрж байгаа те. Тэрэн дээр бас айгу хүмүүс ярьж байгаа. Oh my god. Тэ нөгөө нэг хин хоёр Selena Miley хоёр is back гэлтэй. Тим юмнуудыг бас айгу хүмүүс ярьж дуурьж байгаа. За манайхаа одоо ингээд хэдүүлээ яг award show-ныхаа тухай ярилццгаая. Одоо яг нөгөө Nicki ингээд 10 минутын opening monologue өгснөөхөө дараагаар ингээд award show-ны эхэлсэн байгаа. Тэгээд яг нэг шагналуудаа гардуулж эхэлсэн гэсэн үг. Тэгээ хамгийн ихний шагнал нь гардуулсан шагнал нь болохоор юу байсан? The best supporting actress in a movie байсан. Тэр нь болохоор те киноны хамгийн шилдэг туслах эмэгтэй дүр гэдэг те энэхүү шагналыг гардуулсан байгаа. Тэгэд энэ шагналыг болохоор хэн презент хийсэн бэ? Танилцуулж одоо ингэж гардуулж өгсөн бэ гэхээр Jennifer Garner болон Amanda Seyfried. Энэ хоёр гарч ирээд ингээд гардуулсан. За тэгээд энэ төрлийн ялагчаар хэн тодорсон бэ гэхээр Teyana Taylor шалгарсан байгаа. Өөрийнхөө One Battle After Another гэдэг кинонд тоглосон дүрээрээ шалгарчээ. За тэгээд нэрээ би энийг энэ Golden Globes-ыг үзээд Golden Globes-д энэ хүү юмаа бэлдэж байгаа та юуг одоо ойлгож авсан бэ гэхээр хүү би ч одоо баг кино үзэхэ болцсон юм байна гэж тэрийг ойлгож авсан. Энэ яригдж байгаа баг их киног бол би кино шоунуудыг бол би мэдээгүй. Like ийм кино гарсан юм оо ийм юм оо юу юм бол гэж баг тэгж байсан. Одоо баг ярих гэж байгаа бүх киногоо баг мэдэхгүй заяа. Тийм одоо байсан. Тэгээ та нар нэрээ юу ягаар одоо ингэ ярьж байгаа үед энэ кинодыг үзсэн үү? Аль нь таалагдсан бэ? Энэ кинод deserve хийсэн гэж бодож гинөө. Тэгээ энэ шагналууд нь яг хүнээ олж чадсан гэж бодож гинөө. Нүдээ олсон гэж бодож гинөө. Тэр тухай бас бичээд яваарай за. За тэгээд Teyana Taylor одоо энэ хүү дүрээрээ ингэ шалгараад энэ шагналыг хүртэж авсан. Тэгсэн чинь хүмүүс одоо Ariana-гийн фэнүүд амар тийм гонсгор байсан гэж байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр энэ хүү төрөлд нь бас Ariana өөрийнхөө нөгөө Glinda-гийнхаа дүрээр нэр дэвшсэн байгаа. Тэгээд хүмүүс одоо гадар бөө юм билээ. Өстой түүх дахин давтагдлаа те. Өнгөрсөн жилийн түүх дахин давтагдж байна. Өнгөрсөн жил чинь бас Ariana Grande нөгөө Wicked эхнийхээ Wicked киногоороо яг энэ төрөлд бас ингэж нэр дэвшижсэн. Тэгээ бас одоо шагналыг хүртэж аваагүй өөр хүнд ялагдсан байгаа. Тэгсэн чинь одоо дахиад түүх давтагдж гин. Хөөрхийн манай Ariana дахиад л snap хийлгүүлж эхлэе энэ төр гэл. Тийм юм ярьжсэн. Тэгээд түүнээс гадна ингэж Variety гээд одоо энэ хөө Mary Outlet гэдэг чинь тэндээс ингэж юу гэж мэдээлсэн бэ гэхээр Golden Globes-ыг үзчихсэн үзэгчдийн 67% нь Ariana Grande ингээд ялагдсны дараагаар үзэхэ болчихсон. Шууд ингээд 67% үзэгчд нь бууцсан тоон буучсан гэж ярьсан. Тэгээд тийм мэдээллийг гаргасан байгаа. Тэгээд хүмүүс бол Ariana-гийн фэнүүд л өстэй айгүй Ariana-г үзэх гэдэлтэй шагнал гардаж авахыг нь харах гал ингээ үзчихсэн юм шиг байна. Тэгээд ялагдчихаар нь за боллоо гэдэг ингээд болчихсон юм шиг байлээ. Тэгээд гэтээ хүмүүс бол айгүй хүмүүс ингэж ярьж байгаа л да. За яг хуу Ariana мундаг байсан уу байсан. Тэгээд Wicked гэдэг энэ кино мундаг байсан уу байсан. Гэхдээ юу эн чинь бас ингээд шагнал гардуулах ёсол тэрүүгээр зөндөө олон л мундаг кинонууд байсан. Зөндөө олон мундаг жүжигчид л одоо ингээд нэр дэвшиж байгаа тий. Одоо Teyana Taylor бол айгүй мундаг байсан гэж хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр эн чинь бол айгүй тийм шударгаар ялагдж байгаа. Яг үнэхээр ингээл тий Ariana л ганцаараа амар сайн байгаад нөгөөдөл нь амар муу байхад муу хүнд өчөж байгаа бол биш тий. Бүгдээрээ сайн хүмүүс байж байгаад тэгээд хин дундаас шалгаж байгаа юм чинь одоо эн чинь нэг нь ялагдаж нөгөөт нь ялагддаг хорвоо юм чи одоо яах вэ гэж ярьж байгаа хүмүүс бас зөндөө байгаа.
За дараагийн гардуулсан шагнал болохоор Best Supporting Actor in a Movie буюу киноны шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин гэдэг одоо энэхүү шагнал байсан. За тэрэн дээр болохоор Stellan Skarsgård авсан байгаамаа. За энэ жүжигчин болохоор Sentimental Value гэдэг энэхүү киноныхоо дүрээр шалгарсан юм байна. За дараад нь болохоор Priyanka Chopra болон Lisa хоёр гарч ирээд Best Actor in a TV Drama гэдэг энэхүү шагналыг гардуулж танилцуулсан байгаа. Үнэхээр шок. За би Лиса дээр бол шоконд ороогүй заяа. Яг бол Лиса чинь энэ кинонд одоо энэхүү аваар шоунд ирэх одоо ёстой байсан хүн. Яагаад вэ гэхээр өөрөө одоо өөрийнх нь тоглосон кино цуврал нь White Lotus 3 нь нэр дэвшсэн байхгүй энэ Golden Globes дээр. Тэгэхээр угаасаа энэ киноны чинь хүмүүс бүгдээрээ хурж ирээд жүжигчэн хурж ирээд ингээд нэг ширээнд суугаад ингээд жүжигчэн байгаа юм. Priyanka Chopra хүмүүс бас жоохон гайхаад байгаа байхгүй. Ягаад Priyanka Chopra ерөөсөө нэр дэвшээжгүй, яагаачгүй тэгэнгүүтээ ингээд явж исэн. Тэгээ бүр ингээд презентигээ явж исэн. Тэгээд хүмүүс бас жоохон гайхширсан байсан. Тэгээд Priyanka Chopra одоо энэ тухай хэдүүлээ дараад нь яриа. За би нэг драманууд ярихтаа яриа. Priyanka Chopra, Nick Jonas хоёрын тухай нэг жоохон драма байгаа, окей? За энэ тэгээд төрөлт хин ялсан бэ гэхээр Noah Wyle гэдэг жүжигчин The Pet хэмээх киногоороо цувралаараа тэг ингэж ялсан юм байна лээ. Тэгээд The Pet гэдэг одоо энэ хүү кино басан ойрын 2-3 жил айгуу сонсогдод байгаа. Энэ чинь кино биш нөө цуврал тийм эмнэлгийн эмчнэрийн тухай гаргадаг тийм цуврал юм байна лээ. Одоо Grey's Anatomy энтертэй адилхан. Айгуу гоё юм шиг үл айгуу их ер нь шагналууд хүртээд байгаа ойрын хэдэн жил. За дараагийн төрөл болохоор Best Actress in a TV Comedy байсан. Тэр нь болохоор телевизийн цувралын инээдмийн цувралын шилдэг жүжигчин эмэгтэй жүжигчин гэдэг шагнал байсан. За энэ дээр болохоор нөгөө нэг Hacks гэдэг цувралын Jean Smart дахиад л ялсан байгаа. Манайхан. Би энэ тухай нөгөө нэг Emmy-гийн тухай ярихдаа ярьсан те одоо нэг 2-3 сарын өмнө Emmy чинь болж өнгөрсөн шүү дээ те. Тэгээд тэрэн дээр би яг Emmy-гийн тухай яг бүтэн бичлэг хийгээгүй ч гэлээд нэг хов болох юу лээ weekly recap дээр ярьсан байгаа хүмүүс за одоо ямар ядаргаатай юм нэг төрлөөс яг л адилхан хүмүүс нэр дэвшээл яг л адилхан дүрээрээ ингээл 2-3 жил дараалал ингээл аваад ах юм аа те гэд ярьжсэн энэ Jean Smart тахгүй. Яг л энэ Hacks гэдэг киноныхоо энэ дүрээрээ ингээл зөндөө олон шагналуудыг бараг 4-5 дараалж авлаа гэд хүмүүс бас жоохон залхацсан байдалтай байгаа юм л. Тийм л мундаг юм шиг байгаа юм а. Би мэдгүй та нар бас энэ киног үзчихсэн үү? Энэ цувралыг бараг үзье гэж бодож байгаа шүү дээ. Энээс болоод. За дараагийн төрөл болохоор Best Supporting Actor in a TV Series байсан. Тэр нь болохоор телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин байсан. За энд болохоор Owen Cooper авсан байгаа. Owen Cooper гэдэг нөгөө Adolescence гэдэг цувралд тоглосон жоохон хүүхэд байгаа. Одоо 16 таа илүү. Одоо 17 хүрч байгаа хаа. Ер нь маш залуу жүжигчин тий. Тэгээ энэ чинь Emmy дээр бас ялсан байгаа шүү дээ. Яг л энэ дүрээр. Тэгээд бүр түүхэндээ Emmy-гээс ингэж ялсан хамгийн залуу эрэгтэй жүжигчин болж шалгарсан байгаа. Одоо тодорсон. Тэгээ Owen Cooper бас энэ удаа ч гэсэндээ тий ийм залуугаараа ингээд Golden Globe гэдэг шагналыг авч яана гэхээр бол үнэхээр одоо мундугаагийн илрэл. Тэгээд бас л би энэ киног үзэж байгаагүй үнэхээр л гоё цуврал юм шиг байлаа бас үзье гэж бодож байгаа. За дараад нь болохоор Joey Kravitz болон Dave Franco хоёр гарч ирээд Best Actor in a TV Comedy буюу одоо телевизийн инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин гэдэг шагналыг гардуулсан. За тэгээд энд нь болохоор The Studio хэмээх цувралынхаа дүрээр Seth Rogen шалгарсан юм аа. За тэгээ энэ дэр хүмүүс бас айгүй нийтдээ юмэг ярьж байгаа. Ягаад вэ гэхээр би бас энэ студио гэдэг цувралыг үзээгүй. Гэхдээ ер нь юуны тухай юм бэ гэхээр ер нь дандаа Hollywood industry, entertainment industry энтрийн тухай ингэж шоолдог л тий. Тэгэж нийтдээ байдлаар харуулдаг тийм цуврал юм байна. Тэгээд бас тэрхүү цуврал дээрээ Golden Globe-ыг бас ингэж харуулдаг scene байдгийн гинэ. За яг ингээд Golden Globe болж байгаа юм шиг харуулад нийтдээ эндэн болоод хэрхэн болдог вэ энэ гэдгийг харуулдаг тийм сцен байдгийн гинэ. Тэнгүүд хүмүүс Golden Globe-ыг ингээд шоолсон кино ингээд шагнал Golden Globe-аас авлаа. Ямар нийтдээ юм бэ гэдэг тэрэн дээр бас хүмүүс айгүй ярьж байгаа. Man, I'm out here trying to show Christopher Nolan that I have range and all I can hear is you whining. Тэгээд дараагийн юу болохоор манайхаа төрөл болохоор шин төрөл байгаа заяа. Ерөөсө Golden Globe-ээр байгаагүй төрөл. За тэр нь юу вэ гэхээр надад бас аягүй сонирхолтой санагдаж байгаа. Best Podcast гэдэг те ийм төрөл нэмэгдсэн юм байна лээ. За тэгээд энийг харуулах гад те энэ хүү шин төрлөө харуулах гад нэг жижигхэн нэг скетч шиг те нэг тийм жижигхэн нэг бичлэг шиг юм хийсэн байгаа. Тэрнийх нь дүрд нь болохоор Nikki Glaser тоглож байгаа байхгүй юу. Тэгээд та нар мэдэх бол энэ TikTok дээр аягүй их ингээд ойрын хэдэн жил ингээд инээдтэй одоо хошин зүйл болж явж байгаа.
Юу вэ гэхээр Америкийн одоо хамгийн том кино театр chain сүлжээ юу вэ гэхээр одоо манай Монголын хол өргөөч гэдэг юм а тэнгис чин тэр гэдэг байдаг шүү дээ. Америкийн хамгийн том chain болохоор AMC Theaters гэж байдаг. За тэгэнгүүт AMC дээр дандаа киноны өмнө гарах болгонд ингээ гардаг нэг тийм юу байдгийг реклам AMC-гийн реклам заяа. Та нар ингээл AMC дээр очил кино үзгээл янгууд ингээл киноныхоо өмнө янз бүрийн рекламд гардаг шүү дээ. Тэндээ бүр дандаа гардаг нэг реклам бол Nicole Kidman ингээл бороо орцсон үед ингээл AMC-гийн урд ингээ хурж ирээл ингээл нэг хослол өмссөн ингээд яг адилхан юм strapтэй юм хослол өмсчихсэн ингээл ороод ингээ малгайгаа тайлал ингэж ороод AMC гэж гарчиглуу хараал явж ороод л тэгэл танхим дондоо ганцаараа сууж ингээ кино үзэл because in here they are гэл амар тийм сүртэй кино гэдэг бол үнэхээр magical зүйлтэй. Кинон дээр болж байгаа зүйлүүд бол AMC-д бодит толтог малтаг гэх аяг сүртэй юм яриа заяа. Нэг тийм сүртэй реклам байдгийн. Тэгээ энэ тухай бол ингээд хүмүүс айгүй их одоо TikTok дээр шоолж эхэлдэг болсон байгаа. Одоо баг 2021 оноос хойш ингээд нэг шоолж хүмүүс эхэлдэг болсон байгаа. Тэгээд тэрүүгээр тийм parody хийсэн байгаа байхгүй юу? Тэгээ Nikki Glaser ингээд Nicole Kidman-ийн дүр тоглоод ингээд яг AMC дээр очиод кино үзэх гээд орох гэсэн чинь AMC-нд хаалттай байдаг заяа. Нөгөө кино театрын хаалттай тэгэнгүүт Ники машин руугаа буцаж очиод юу үзэж байгаа вэ гэхээр утсан дээр подкаст янз бүрийн подкастнууд ингээд сонсож байгаа байхгүй. Тэгээ бас тэрэн дээр ингээд подкастнууд дээр хэрхэн ингээд рекламнууд нь спонсорын рекламнууд нь гинт орж ирдэг. Ямар ч тийм нюансгүйгээр тэ жоохон ингэж transition хийж ингэж орж ирдэг. Гиг үнтх ингээл хүмүүс юм ярьж байсан. Гиг үнтхэн та нар ийм темпоныг харж ирсэн үү гэх ингээд ямар ч авцалгаагүй спонсорууд гараад ирдэг вэ гэдгийг ингэж тэрэн дээр бас жоохон parody хийж ийм skit хийсэн мэн лээ. Тэгээ энэ нь бол хүмүүст бас айгүйх таалагдсан юм шиг байлээ. За тэгээд энэ хүү төрлийг нь хэн презент хийж гардуулж өгсөн бэ гэхээр Snoop Dogg гарч ирээд энэ хүү төрөлд нь нэр дэвшсэн хүмүүсийг заарлаад ялагчийг нь тодруулсан. За ялагчаар нь хэн тодорсон бэ гэхээр манайхан Amy Poehler, жүжигчин Amy Poehler-ийн Good Hang with Amy Poehler гэдэг подкаст байдгийн байна. Тэр одоо подкаст нь яалсан байгаа. За тэгээд нэр Snoop Dogg айгүй нэттэй заяа. Яасан бэ гэхээр ингээд яг танилцуулж явах үедээ ингэж хэлдэг заяа. Okay, you all are winners. Гэлтгснэ. But the real winner is. Гэл заяа юу гэдтэй зэ тэрэн дээр нь хүмүүс айгүй хинээж байгаа харагдсан. Юу гэж вэ гэхээр те яг нөө задлахаасаа өмнө ялагчийг тодруулахаасаа өмнө те нэр дэвшсэн хүмүүс бүгдээрээ та нар бол бүгдээрээ ялагчид шүү гэж хэлэнгүүтээ. За гэхдээ яг үнэнгээсээ жинхэнэ ялсан хүн нь бол гэх нэг тийм ээжтэй мэрэлсэндээ тэр нь бол хүмүүст айгүй хүрсэн. За тэгээд ингэж хэлдэг өөрийгөө I'm so motherfucking high right now гэж хэлсэн. Үүдээ би өстэй амар ингээд те мансуурчихсан байна гэдэг. Угаасаа Snoop Dogg ч юм бол амар өвс татдаг гэдэг нь бол те хинт ч шокруулахгүй. Бүр ингээд бараг л амьдрсан одоо жоохон байсан хугацаанд асаал өвс татчихсан байх. Бүр ингээд дуумун дээрээ шаруулдаг бүх юм дээрээ дандаа ингээд өвс татсан явж идэг те. Тэгээ аль дээр би танарт хэлжсэн Kris Jenner-ийн birthday party-нд очих жоохтой Kim руу залангуудаа би очиод татаж болох уу гэж асуу. Би очиод party дээр чинь өвс татаж болох уу гэж асууж ирсэн шүү дээ те. Тэгээ тийм л бүр өвсний дондогч юм байгаа байхгүй. Тэгээд би амар мансуурчихсан байна гэдгээ ингээд хэлж ийсэн. You all are winners. But the real winner. Дараагийн төрөл болохоор юу байсан? Best Original Song буюу шилдэг киноны шилдэг original дуу гэдэг ийм төрөл байсан. За энийг болохоор Charlie XCX болон Joey Carey хоёр гарч ирээд ингэж гардуулсан байгаа. За тэгээд хин яасан гэж бодож байна нахаа. K-pop Demon Hunters киноны Golden гэд хаасаагүй явсан да тий. Үнэхээр л бараг л ялхаар л таа байсан да. Бүр хаасаагүй явсан. Тэрхүү одоо шалгарсан байгаа. За дараагаар нь Macaulay Culkin гарч ирээ. Маа нөгөө Home Alone Kevin. Би нэр утгагүй Macaulay Culkin-ийн нөгөө нэг deep dive хийнэ гэжсэн хийнэ манайхаа. Okay, just wait. Macaulay Culkin гарч ирээд Best Screenplay буюу одоо шилдэг киноны зохиол гэдэг одоо энэ хөө шагналыг гардуулсан. За энэ нь болохоор нөгөө нэг One Battle After Another гэдэг энэ хүү кинон шалгарсан юм байна. Энэ кино чинь нэрээ нөгөө нэг хиний Leonardo DiCaprio-гийн тоглосон гол дүрэн тоглосон кино байгаа. Түүнээс гадна түрүүн би хэлсэн шүү дээ нөгөө Tina Taylor чинь бас тоглоод энэ дүрээрээ ингэж шагнал авсан байгаа юм. Дараагаар нь Pamela Anderson болон Miley Cyrus хоёр хамтдаа гарч ирээд Best Actress in a Comedy or a Musical Movie гэдэг тийм энэхүү төрлийг шалгаруулсан. Энэ нь болохоор musical төрлийн кино эсвэл инээдмийн төрлийн киноны хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин гэдэг энэхүү шагналыг гардуулсан. За энэ дээр болохоор Rose Byrne шалгарсан байгаа. Rose Byrne If I Had Legs I'd Kick You
гэдэгтэй ийм инээдтэй нэртэй. Би нэр энийг үзмээр байгаа. Ерөөсөө ийм кино гэдгийг ч мэдээгүй хардаа хэрвээ би хөлтэй байсан бол чамайг өшөглөх байсан гэдэг ийм нэртэй кино юм байна. Энэ киноны одоо тэ дүрээрээ Rose Byrne шалгарчээ. За дараагаар нь манайхан Jennifer Lopez, Jenny from the Block гарч ирээд нэгэн төрлийг шалгаруулсан байгаа. Тэр нь болохоор Best Actor in a Comedy or a Musical Movie буюу инээдмийн кино эсвэл musical төрлийн киноны хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин гэдэг төрлийг шалгаруулсан. Нэр Jennifer Lopez гэснээс манайхан Jennifer Lopez ингээл тайзан дээр гарч ирээл. Ингээл презентер хүмүүснүүд нь гарч ирэх тоолонд л те тайзан дээр гарч ирэх тоолонд л угаасаа ардталт нэг дуунууд явж идэг шүү дээ. Янз бүрийн дуунууд те. Тэгсэн чинь Jennifer Lopez-ийн гарч ирэхэд ямар дуу явсан бэ гэсэн чинь Like Jenny, like Jenny-гийн Like Jenny гэдэг дуу явсан. Тэг хүмүүс like what the fuck. Яагаад тэгсэн бэ гэхээр одоо бодвол те Jennifer Lopez-ийн нэр нь бас Jenny шүү дээ те. Тэнгүүтээ Jenny from the Block юм болохоор Like Jenny гэдэг тогсон юм мэдгүй. Зарим хүмүүс ямар тэнийг ингэж ярьж байгаа, зарим хүмүүс хааха хохин те баг ингэж те Jennifer Lopez одоо өөрийнх нь Jenny гэдэг нэрийг дандаа ингэж авч явдаг байсан. Эргэн үеийн дуусчихсан одоо шинэ Jenny гарч ирсэн гэдгийг мэдрэх хэрэгтэй галтай. Тэгж бас бодож байгаа хүмүүс байна лээ. An ambitious, albeit pushy ping pong player. За тэгээд энэ хүү төрөлд нь хэн ялсан бэ гэхээр Timothy Chalamet манайха. Timothy Chalamet-г тоглосон Marty Supreme гэдэг киноны дүрээр одоо энэ хүү шагналаа хүртэж авжээ. За тэгээд Timothy угаасаа юун дээр тайзан дээр гарч ирээ шагналаа хүртэж авахдаа янз бүрийн хүмүүст thank you та нартаа баярлалаа тэрэнд ч баярлалаа энэ ч баярлалаа гэж хэлдэг шүү дээ. Тэрнтэйгээ адилхан Kylie зориулаад thank you гэж хэлсэн байгаа заяа. Тэгээд thank you for my partner гэж хэлсэн. Зүгээр энэ удаагийнхтаар болохоор энэ Golden Globes дээр болохоор тий зүгээр хамтрагчтай баярлалаа гэж хэлмээр байна гэж зүгээр л тийм юм хэлсэн. 7 хоногийн өмнө болсон нөгөө Critics' Choice Awards дээр болохоор манайхаа Timothy Chalamet бас л яг энэ хүү дүрээр шагнал хүрсэн байгаа. Тэгэхдээ арай жоохон илүү урт тийм thank you гэдэг зүйлийг Kylie зориулж хэлсэн заяа. Юу гэж хэлсэн бэ гэхээр thank you for my partner, I love you, like I'm thankful for our foundation энэ гэж тийм ярьсан. Хамтрагчтай баярлалаа гэж хэлмээр байна те ингээд хойлонгийнх нь бүтээсэн одоо энэ хөө foundation буюу одоо энэ байр суурьнд би одоо талархаж ийн гэсэн утгатай зүйлийг хийлээд ингээд Kylie ямар ч юм shout out хийсэн. Хоёр удаа ингээд одоо shout out хийж штэ. Өнгөрсөн жил мэлчин хүмүүс ч бас ингээд яриад байдаг шүү. Яагаад Timothy бүр ингээд те олон түмний нүдэн дээр имерх аваар чаунууд дээр ингээд Kylie-тэй очичоод Kylie зориулж юм хэлдэггүй бол энэ төр гэж баахан ховж яриадсан чи ашгүй энэ жил ингээд хоёр ч аваар чаун дээр хойлонд нь хэлсэн байгаа. Тэгэд энэ дээр бас хүмүүс жоох юм ярьж байгаа. Юу вэ гэхээр Timothy би найз хүндээ баярлалаа гэж хэлмээр байна те. Thank you for my girlfriend гэдэг юм уу те. Тэгж хэлээгүй partner гэдэг үгийг ашигласан. Тэрэн дээр хүмүүс бас жоохон хоёр талаар харж байгаа. Нэг нь болохоор энэ хоёр гэрэлчгсэн байж магадгүй. Эсвэл бол engaged болчихсон те сүй тавьчихсан байж магадгүй. Эсвэл нууцаар гэрэлсэн ч юм уу нууцаар сүй тавьсан байж магадгүй. Тийм учраас угаасаа найз хүн гэж хэлж болохгүй шүү дээ. Эсвэл fiancé гэж хэлж болохгүй. Нэгэнд одоо дуучсан учраас эсвэл бол тийм учраас хүмүүст яг нөгөө мэддэхгүй гэрэлцэн эсвэл сүү тавьсан гэдгийг мэддэхгүй үүднээс partner гэдэг үгийг ашиглаж байгаа. Хамтрагч гэдэг үгийг ашиглаж байна гэж яриад байгаа. Би бол үгүй гэж бодож байна. I don't know. Заяа. Гэхдээ бас нөгөө талаар нь хүмүүс ядаргаатай яагаад partner гэж хэлээд байгаа юм бэ? Эсвэл би ингээ хүмүүсийг partner гэж хэлэхэд аягүй дургүй. Timothy Chalamet одоо ямар ижил хүсдэг хүн байгаа штэ гэж хэлсэн заяа. Яагаад тэгж хэлээд байгаа вэ гэхээр ер нь бол ингээд gay хүмүүс ч юм уу ижил хүсдэг хүмүүс ихэнхдээ my partner гэж ярьдаг. Заяа. Ингээд миний хамтрагч гэж ярьдаг. Яг boyfriend ч юм уу girlfriend ч юм уу тэгж нэг яриад угаас тэгж ярьдаг хүмүүс байгаа л та угаасаа of course те. Гэтэ ихэнх gay хүмүүс бол манай partner гэж ярьдаг. Гэтэ жирийн heterosexual те ийм яг эрэгтэй эмэгтэй одоо тийм хүнээс сонирхдаг эсрэг хүснээс сонирхдаг хүмүүс ч гэсэндээ тийм харилцаанд байгаа хүмүүс ч гэсэндээ partner гэж хэлэх тохиолдол байдаг. Гэтэ би хувьдаа манайхаа хувь хүнийхээ хувьд би тэрэндээ айгуу дургу. Яагаад вэ гэхээр хүмүүс надад ингээд би таньдаг хүнтэйгээ байж байгаа мэж хатчих юм уу те. Эсвэл танилцж байгаа хүн маань тий I live with my partner гэж хэлдэг ч юм уу те. Тэгж хэлэхэр би ингээд мэддэггүй байхгүй. Би хамтрагчтайгаа хамт амьдардаг гэхээр ингээд яг ойлгомжтой биш те. Чи яг ижил хүснэ үү эсвэл үгүй юу гэдэг нь ингээд тодорхой биш. Хэрвээ girlfriend ч гэх юм уу эсвэл boyfriend ч гэх юм бол айгу тодорхой гарч те. Тийм тодорхой биш байдаг болохоор би айгу ядаргаатай дургу байдаг байхгүй. Зүгээр л шууд girlfriend юм boyfriend юм гэж хэлчихэжтэй гэдэг те. Тэгээд тийм талаар ингээд хүмүүс ярьж байгаа. Тэгэд нэрээ энэ хоёр манайхаа Kylie Timothy хоёр бол амар дотн байсан. Заяа. Бүр ингээ PDA гэдэг те public display of affection гэх тэр зүйлийг бол өстой дээд цэгтэн тултал одоо ингэж харуулсан заяа бүр ингээ хүмүүс өстой ярьж байгаа байхгүй.
Timothy бүр ингээд mesmerized болчихжээ. Тэгээ бүр ингээд Kylie бүр ингээд үнэн дурлчихжээ. Бүр хараачтай бүр ингээд Kylie-гаас нүдээ салгаж чадахгүй байж тээ. Бүр ингээд ер нь тийм байсан. Ингээ хамтдаа ширэн дээр суугаад байлж таа ингээд өө Kylie руу хараад нэг барьж авч үнсэтэл нэг хацар дээр нүсэтэл нэг уруулан дээр нүсэтэл гэлстэй амар дотн байж байгаа нь бол харагдчихсан. Тэгээ угаасаа айгүй хөөрх харагдчихсан энэ хоёр. Тэгээ бас нэг хүмүүсийн айгүйх нөө тэр нэг гэрэлцэн нууцаар гэрэлцэн байхаа гэж ярьсан шалтгаан нь юу байсан бэ гэхээр одоо энэ хүү зочд нь ингээд ширээнүүд дээрээ сууж байгаа шүү дээ. Өөртөө суух хэвээр судал дээрээ сууж байгаа. Тэгээ тэр судалных нь урталт нь өөртөөх нь name tag-нууд нь тий одоо байж идэг шүү дээ. Ингээд нэрнүүд нь. Тэгсэн чинь Kylie-гийнх дээр болохоор ингээд бичсэн байсан байна. Kylie Jenner Chalamet. Kylie одоо ингээд хоёр овогтой юм шигтэй Jenner Chalamet гэдэг ингээд Timothy Chalamet-гийн овгийг нь бас ингээд нэмээд бичсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь Америкт чинь эмэгтэй хүмүүстэй ингээд гэрлэхээрээ нөхрийнхөө овгийг авдаг. Авах шаардлагатай биш л те. Гэтэ ер нь бол ихэнхдээ авдаг. Эсвэл бол өөрийнхөө овгийг бас ингээд алдмааргүй байвал ингээд hyphen хийгээд одоо the Jenner Chalamet гэдэг Jenner hyphen зураас Chalamet гэдэг хоёр овогтой болж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгээ тим юм шиг Jenner Chalamet гэж бичсэн байсан. Kylie Jenner Chalamet. Тэгээ хүмүүс энэ хоёр чинь ингээд нуусаа гэрэлцсэн юм шүү те. Тийм болоод ингээд ог мог нь бүр авцсан юм шүү. Тэгээд ингээд байгаа ингээд партнер энэ төр гэж хэлээд байгаа юм шүү гэж тийм ярьсан. Тэгэд тэрийг бол ингээд харж байгаа нь яг тэр камерт ингээд бууцсан байхгүй тэр хоёрын яг тэр нөө name tag-ыг хараад Kylie яг тэр name tag-ыг харангуйтаа гэт амар инээгээд хөөрхөн ингээд баясаж байгаа нь харагдчихсан. Тэрийг ингээд харчаад инээгээд Timothy ч гэсэндээ тэрийг хараад ингээд инээгээд баясаад байж байгаа нь бол ингээд харагдчихсан. Тэгэхээр бас өөрснөө бас тэрэндээ дуртай л байгаа юм шиг байлээ. Тэгээд тэр мөрнөөс нь болоод хүмүүс тиймэрхүү нууцаар гэрэлсэн гэдэг тэрхүү таамгийг гаргаж ирээд байгаа гэсэн үг юм. За цаашлаад Melissa McCarthy болон Catherine хоёр гарч ирээд юу яасан? Best Actor in a Limited Series гэдэг энэ хүү төрлийг шалгаруулсан байна. Тэр нь болохоор limited одоо тэ хязгаартай ийм богино цувралын шилдэг эрэгтэй жүжигчин гэдгийг тодорхойлсон. За энэ дээр болохоор Stephen Graham ялсан байгаа. Adolescence гэдэг энэ хүү цувралынхаа дүрээр шалгарсан юм байна. За үүнээс гадна энэ хоёр Melissa McCarthy, Catherine хоёр бас Best Actress in a Limited Series гэдгийг бас шалгаруулсан байгаа. Limited цувралын шилдэг эмэгтэй жүжигчин гэдгийг шалгаруулсан. За тэрэн дээр болохоор Michelle Williams Dying for SEX гэдэг одоо тэ энэ хүү цувралынхаа дүрээр шалгарсан юм байна лээ. За цаашлаад Kevin Hart гарч ирээд Best Box Office Achievement гэдэг энэ хүү төрлийг шалгаруулсан. Тэр нь болохоор хамгийн их борлуулалттай байсан, хамгийн их орлогыг олж чадсан ийм кино гэдэг тий. За энэ дээр болохоор Sinners хэмээх кино ялжээ. Энэ нь болохоор түрүүний миний дурдсан Michael B. Jordan-ы гол дүрдэн тоглосон энэ хүү кино байгаа. За тэгээд дараагаар нь Mila Kunis болон Keegan-Michael Key хоёр гарч ирээд Best Animated Movie гэдэг төрлийг шалгаруулсан байгаа. За тэрэн дээр болохоор K-pop Demon Hunters дахиад ялжээ манайхан хамгийн шилдэг animated кино гэдэг Golden Globes-ыг авч чадсан байна. Цаашлаад Best Supporting Actress in a TV Comedy гэдэг төрөл одоо шалгарсан байгаа. Тэр нь болохоор телевизийн comedy цувралын энермийн цувралын хамгийн шилдэг эмэгтэй туслах төрлийн жүжигчин гэдэг дээр Adolescence дахиад нөгөө нэг Adolescence гэдэг киноны чинь нэгэн жүжигчин шалгарсан байгаа. Erin Doherty гэсэн. Тэг би энэ дээр гайхаад байгаа манайхан. Хүмүүс ч гэсэндээ бас ганц хоёр комментэд харагдчихсан. Хүү би Adolescence кино гэж энермийн кино гэж бодоагүй шүү дээ. Айгуу санаа энэ кино нэрээ заримдаа ингээд ТV драма ч юм уу гэсэн тийм төрөл мөрөл бас шалгарчаад байдгийн. Нэр дэвшсэн байдаг зав. Ийм драма төрлийн тийм сериосны төрлийн тиймэрхүү төрөл гэдэг шалгарч нэр дэвштэй. Тэгснээ бас ингээд комеди төрөлд бас шалгардаг айгуу сонин. Тэг хүмүүс бас тэрэн дээр жоохон гайхаад хүү энэ юу ч те Adolescence чинь энэзмийн цуврал байсан юм уу гэд тэгж бас айгуу ярьж байгаа. За дараагаар нь Queen Latifah болон Dakota Fanning хоёр гарч ирээд Best Actress in a TV Drama гэдэг энэ төрлийг шалгаруулсан байгаа. Телевизийн драма төрлийн цувралын хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин гэдгээр хэн тодорсон бэ гэхээр Rhea Seehorn Floribus гэдэг энэ хүү киногоор шалгарсан юм байна. Би нэр энэ жүжигчнийг бол үнэхээр мэдэхгүй. Энэ киног нь ч гэсэн мэдэхгүй юм байна. Нэрээ манайхаа Dakota Fanning гэснээс та нар Elle Fanning, Dakota Fanning хоёрыг ихчдүүлсэн гэдгийг мэдсэн үү? Би мэдээгүй. Одоо мэдэж авч байгаа. I was mind blown. Би бүр ингээд шокнд орсон. Угаасаа хоорондоо айгүй адилхан харагдал байдаг гэсэн юм л да. Би яагаад хоорондоо одоо тэг ихчдүүс гэж мэдээгүй юм болоо. Elle Fanning-ыг бол би айгүй сайн мэднэ. Би ер нь бол Dakota Fanning-ыг нэг сайн мэдээд идэг байсан. Сүүлд мэдэж авч байгаа. Юунаас мэдэж авсан бэ гэхээр та нар нэрээ юг үзнэ үү? All Her Fault гэд. Та нар нэр үзег бол би тэрийг бол үнэхээр санал болгоно.
All her fault гэд нэг тийм богино цувралгаа 8 мянгатай жолоо юун дээр гарч илаа HBO дээр гарч илаа эсвэл юун дээр гарч ирсэн бэл мэдгүй нэг стриминг чанал дээр гарч амар гоё цувралсан. Үнэхээр binge watch хийн. 8 ангийг шууд гэл дуусгах чинь. Тэрэн дээр Dakota Fanning тоглодог байхгүй. Тэгээ би баг тэрнээс мэдэж авсан. Энэ жүжигчнэр хаана харж илаа гэж агаад ийм жүжигчин байдаг юм байна гэдээ олж мэдсэн. Тэгсэн чинь энэ Elle Fanning, Dakota Fanning хоёр чинь игч дүүс байсан юм байна. Тэгээд хоёулаа нарийн юун дээр ирсэн байна лээ. Golden Globe дээр хоёулаа хамтдаа явж исэн. За цаашлаад Best Drama буюу шилдэг драма цувралаар болохоор The Pet гэдэг нөгөө нэг эмчнэрийн тухай цувралчин шалгарсан байна. За тэгээд Best Limited Series буюу шилдэг limited цуврал гэдгээр болохоор дахиад Adolescence. Бүр ингээ хамаг юм түүсэн байгаа зү. Хамаг шагналыг Adolescence гэдэг энэ цуврал түүсэн байна лээ. За дараагийнх нь болохоор Best Comedy TV Series буюу телевизийн шилдэг инээдмийн цуврал гэдгээр болохоор нөгөө миний түрүүний хэлсэн Seth Rogen-ийн гол дүрдэн тоглосон The Studio гэдэг цуврал шалгарсан байна. За дараагаар нь Best Actress in a Movie Drama буюу шилдэг драма төрлийн киноны эмэгтэй жүжигчин гэдгээр Jessie Buckley Hamnet гэдэг киногоор шалгарсан байна лээ. Нэрээ та нар Hamnet-ийг үзсэн үү? Хүмүүс бас айгүй гоё гэдэг ингээд айгүй комментууд бичиж байгаа харагдсан. Айгүй deserving байна. Гоё кино байсан гэдэг хүмүүс айгүй ярьж байсан. Тэгээд та нар бас үзсэн бол коммент бичжүүлдээгээрэй. За дараагаар нь Best Actor in a Movie Drama буюу драма төрлийн киноны шилдэг эрэгтэй гол дүрэн жүжигчин гэдгээр болохоор Secret Agent гэдэг киноны Wagner Moura гэдэг энэхүү жүжигчин тодорчээ. За энэ нэр төрөл дээр болохоор хүмүүс айгүйх Michael B. Jordan ялах хэрэгтэй байсан хиний оронд тэ нөгөө Wagner Moura гэдэг хүний оронд гэж айгүйх тиймэрхүү комментууд харагдаж байгаа нь бол харагдаж байна лээ. Цаашлаад Julia Roberts гарч ирээд шилдэг comedy гэдэг энэхүү төрлийг танилцуулсан байгаа. За энэ дээр болохоор One Battle After Another гэдэг нөгөө нэг Leonardo DiCaprio болон Tana Taylor энтрийн тоглосон тэрхүү кино шалгарсан байна лээ. За тэг хамгийн сүүлд нь гэх юм бол Best Drama Movie буюу хамгийн шилдэг драма төрлийн кино гэдгээр болохоор түрүүний хэлсэн Hamnet гэдэг кино бас шалгарсан байна. За манайха эдгээр нь бол яг хамгийн гол том шагналууд нь байлаа. За одоо хэдүүлээ юу яа хальт нэг жижиг сажиг яваад байгаа те энэ Golden Globes-ийн үеэр яваад байгаа драма нэг ховч юу те тинүүдийг яриадах заяа. Юу вэ? Би түрүү хэлсэнчлэн Nick Jonas, Priyanka Chopra хоёрын тухай ярьж байна. Окей. Энэ хоёрын тухай айгүй яригдж байна. Эхлээд хүмүүсийн ярьж байгаа нь бол Nick Jonas, Priyanka Chopra хоёр яах гэж ирсэн болоо гэж ярьж байгаа. Ягаад тэгэхээр аль нь ч нэр дэвшээгүй те ерөөсөө ямар ч хамааралгүй хүмүүс байгаа шиг харагдаж байгаа байхгүй юу тий. Тийм байхад ингээ ирсэн байгаа нь сонирн байсан. Түүнээс гадна энэ хоёрын улаан явсны ёслол дээр хэрхэн байгаа байдал нь хамтдаа зогсоод зураг авахулж байгаа эсвэл хамтдаа зогсоод ингээ ярьцлага өгж байгаа ч юм уу тий. Тэднийг ингээд харахад body language-ыг айгүй их ингэж analyze хийгээд энэ хоёрстой яг энэ хамтдаа энэ аваар чавныхаа өмнө ирэхдээ яасан болоо ингээд хэрэлдсэн болов муудалцсан болов эсвэл энэ хоёрын харилцаа нь бас ингээ жоохон хэцүү байгаад байгаа юм бол нэг л биш вэ гэж яриад байгаа байхгүй хүмүүс. Ер нь ингээ би бинтэйгээ аягүй тийм awkward байгаа. Ер нь нэг асуудал хэрэлтчгээрээ нэг жоохон хөндөй байдаг шүү дээ. Тим юм шиг харагдаж байгаа. Түүнээс гадна яг нөгөө ярьцлага өгчээсэн чинь улаан явсны ясал дээр нэг хөтлөгч ингэж авсан юм аа. Бүр ингээ та хоёрын аягүй их тийм хамтдаа ингээ аягүй үздэг те. Бүр ингээ guilty pleasure show чинь те цуврал чинь ямар цуврал вэ гэсэн утгатай зүйлээ ингээ ярьсан. Тэгсэн чинь Nick Jonas ингээ хариулж байгаа байхгүй. Оо манай гэрт бол те we watch whatever you'd like гэлтэж байгаа байхгүй юу. Хин л юу л хүсэн те ямар ч хамаагүй шоуг ингээ үздэг гэсэн утгатай зүйл ингээ хэлжсэн байхгүй. Тэгсэн чинь шууд Priyanka Chopra дундуур нь ингээ тасалж орж ирэл no we watch whatever you'd like гэх нэг тийм зүйлийг хэлсэн зэ. Юу гэж хэлж байгаа гэхээр үгүй ээ манай гэрт бол бид нэр чиний л хүсэж байгаа зүйлийг үздэг штэ гэсэн утгатай. Тэгээ би бол баг өөрөө хүсэж байгаа зүйлийг үздэггүй чиний л хүсэж байгаа зүйлийг үздэг штэ гэсэн утгатай тийм маягаар хэлсэн. Тэгээ тэр үед Nick Jonas ингээ айгуу жоохон awkward байгаа те. Тэгээ тэр Priyanka Chopra-гийн хэлсэн маяг нь ч гэсэндээ те айгуу тийм жоохон хэрүүлэх гэж байгаа юм шиг те. Нэг тиймэрхүү маягтай байсан. Тэгээ нөгөө сурвалжлагч нь хүртэл гэх нэг тийм баан харагдчихсан. За тэгээ түүнээс гадна бас нөгөө юуны арт энэхүү арт чадных нь арт ингээ backstage-д нь одоо хин Nick Jonas ганцаараа гарчихсан ингээ хаалганы тэнд зогсоод нэг усуугаад байж байгаа ингээ харагддаг баггүй юу. Тэгээд нэг папарацци авцсан юм байгаа байхгүй ингээ нууцаар камераар авцсан. Тэрэн дээр хүмүүс харалтаа бүр ингээ нэг л зовцсон царайтай бүр нэг стресстсэн, зовцсон одоо яайда байц гэсэн тэр нэг л тухгүй хүний
байдал байна. Тэгэхээр яг л энэ хоёрын хооронд юм болж байгаа юм энэ төр гэд баах юм яриа. Гэтэ яагаад тэгэл хосуудын хооронд хэрэлдэх муудалцах зүйл байна те. Тэгэл үнэхээр л тэгэл замдаа явж байхдаа хэрэлдээд оцсон ч юм уу те. Тэгээ хүмүүс айгуу тийм сүрдээ юм болгол ингээл яриад. Тэгээд түүнээс гадна ер нь энэ хоёрын гэрэлт чинь гэрэлсэн цагаас хойш айгуу их ингээд янз бүрийн conspiracy theory те эсвэл янз бүрийн rumor-нуудыг дагуулж идэг шүү дээ. Янз бүрийн blind item-нууд энэ хоёрын харилцаан дээр гарч ирдэг. Хүмүүс энэ бол хамгийн random marriage гэж ярьдаг шүү дээ. Юуста хүмүүсийн хизээч төсөөлж байгаагүй ингээд хоёр хүн ингээд гэрэлчихсэн ямар сони юм бэ гэл тэгэл энэ хоёрыг яг үндэ бол хайр дурлалаар гэрлээгөө зүгээр тийм PR relationship гэж айгүйх ярьдаг. Зүгээр нөгөө нэг холны өмнө алдартай байх гад relevant байх гад нэг ингээд хойлоодын хосууд ингээд өөрсөнд нь ашигтай учраас нэр хүндний хувьд ашигтай учраас ингээд нийлдэг PR relationship байдаг гэх хүмүүс ярьдаг ч тийм энэ хоёрынхыг болохоор дандаа тэгж ярьдаг PR relationship эсвэл нөгөө талаар юу гэж ярьдаг вэ гэхээр lavender marriage гэж ярьдаг. Тэгэхээр би энтэй бол ерөөсөө санал нийлдэггүй. Бараг л хүмүүс ингээд эрэгтэй хүн нь ингээд жоохон царайлаг тийм залуу байх юм бол бараг л юу яах гэж байгаад чинь lavender marriage гэдэг гей бол очих гээд байдаг. Lavender marriage гэдэг чинь те ижил хүстэй ихэвчлэн ижил хүстэй эрэгтэй хүн хайрцаглалын холбоогоор биш зүгээр ингээд хүмүүст ижил хүснэ гэдэг нь нуухын тулд ингэж эмэгтэй хүндээ суудаг гэрлэлтийг lavender marriage гэдэг тийм. Тэг хүмүүс Nick Jonas-ыг яг үндэ бол гей. Тэгээ зөвхөн lavender marriage байсан юм аа. Тэгээ зөвхөн Priyanka Chopra айгу ашигтай учраас нэр хүндний хувьд ашигтай учраас гэж ингэж айгу ярьдаг. Тэгээ би бол энтэй бол нэг санал нийлдэггүй. Тэгэл хүмүүс Nick Jonas-ыг ч тэгж ярьдаг, нөгөө Shawn Mendes-ыг ч тэгж ярьдаг. Shawn Mendes-ыг одоо дандаа л ижил хүстэн. Тэгэл Camila Cabello-тай яг үнэнгээс хайр дурлалаар болж ингэж үерхдэг байгаагүй те гей гэдгийг нуух гад гэл ярьдаг. Тэгэл хэний тухай Justin Bieber-ын ч гэсэндээ тухай хаяа ярьдаг штэ. Би ч гэсэндээ хов болох дээр ярьдаг. Иймэрхүү ховж явж байгаа ингээл хүмүүс найзуудтайгаа ингэж тэврээд байгаа зү тэгж яагаад байгаа үнсэлцээд байгаас наач тест гей хинтээ гэл бас л нэг тим юм ярьдаг те. Тэгэхээр би бол энэ дээр бол нэг санал нийлдэггүй. Тэр PR relationship гэдэг нь бол maybe байж болох юм. Гэтэ бас үгүй л гэж бодож байна. Гэтэ ямар ч сан тэр lavender marriage гэдэг дээр би итгэхгүй байна. За дараагийн ярих нэг жижиг сажиг хов юу вэ гэдэг юм бол би энэ дуучныг мэдхгүй байна хаа. Би одоо энэ зургийг оруулчих юм. Laffy гинөө. Laffy ч юм уу яг үж унших мэдхгүй байна. Ийм дуучин гинэ. Окей. Энэ дуучин эмхтэй ингээд Golden Globes дээр ирчихсэн улаавсны яслаар ингээд зураг авахлал байж сахгүй. Тэгэл зураг авахлал байж хат ингээд папарацийн дууддаг штэ. Хөө ихнээ Laffy тийшээ хараараа ийшээ хараараа нааша одоо хараараа ингээл гэл те. Тэгсэн чинь энэ эмхтэйг ингээд зогсоод ингээд зураг авахлж хат нь папарацийн хүмүүс бүгдээрээ Megan look here, Megan look at this way, Megan smile, Megan do this гэд Megan гэдсэн. Тэгсэн чинь нөгөө энэ дуучин чинь I'm not Megan, my name is not Megan гэд хэлж байгаа сонсогддог. Тэгээд хүмүүс бүр oh my god so embarrassing. Яаж Laffy-г ингэж дарамжилж чадж байна гэд хүмүүс айгүйх тэмэрхүү ярьж байгаа. Би бол энэ дуучныг бол мэдгүй. Тэгсэн чинь хүмүүс хэнийг энэ дуучныг Cat's Eye хамтлагийн Megan-тэй андуурсан гинэ. Төстөө арьс мэрстэй болохоор тэгсэн юм I don't know. Ямар ч гэсэн тийм юм байна лээ. Тэг хүмүүс бол айгүйх хүмүүс тийм бичиж байгаа. Энэ папарацци айгүй тэнийг юм а те уртлын хүн хин хурж ирээ зураг авахлж байгааг мэддэггүй хахтай те тэгэл адилхан арьстай болохоор бараг ингээ адилхан хүн гэж боддог юм аа шээ ингээл бас айгүйх тиймэрхүү юмнууд харагдчихилээ. За дараагийн яригдах одоо нэгэн драма юу гэдэг юм бол юу байгаа юм а зарим одууд манайхан энэ дээр эрэхтэй энэ хөө шанал гардал хосол дээр эрэхтэй нэг юм ингэртэй юм жижигхэн ийм богино жижигхэн ингэрийн зүйлнүүд зүүж ирсэн заяа. Тэр нь болохоор нэг жоохон political statement гэх юм уу нэг тийм нийгмийн болж байгаа асуудал дээр ингэж advocate хийж байгаа дуу хоолойгоо харуулж байгаа юм шиг тиймэрхүү пинуудыг ингэрийн зүйлнүүд дүүсэн маа. Зарим нь болохоор no eyes гэдэг нэртэй. School зарим нь болохоор be good гэдэг нэртэй иймэрхүү пинуудыг зүүж байгаа. Ер нь бол хоёулаа бол адилхан зүйлийн тухай ярьж байгаа. Юу вэ гэхээр намайг нэрээ бас энэ тухай хүмүүс яриад өгөөч гэдэг айгүйх асуусан байсан. Яг ярихгүй мэдгүй I don't know guys, okay? Яг political юм болчих гээд байгаа болохоор би ер нь тэгээд political юм нэг ярих гэдэг хүсдэггүй. Бүр яг л бүр ингээл юм ярих гэж байгаа чинь Nicki Minaj-тэй холбоотой ч юм уу те. Тим юмтай бол ингээ яриа явдаг. Гэхдээ нэг ийм political юмнуудыг ярихыг хүсэж байдаггүй. Яг бол би ингээд айгүйх хатархаатай хүмүүсээс янз бүрийн юмнууд авдаг болохоор юу вэ гэхээр ICE гэдэг зүйл байна. ICE гэдэг нь болохоор Америкийн юу гэмэ хил хязгаарын сахиул цаг данар гэсэн үг. Цэргүүд. Тэгэхээр одоо ингээд хууль бусаар орж ирж байгаа хүмүүсийг хөөн гарган зайлуулахын тэр ажиллагааг хийдэг. Тим
цагдаа нар гэсэн. Тэгээ одоо бол те ингээд Trump ерөнхийлөгч болсноос хойш айгүй их ингээд хоморголон те айгүй олон олноор нь бүр mass deportation хийж байгаа. Тэр нь болохоор хууль ёсоор амьдраад байгаа хүмүүсийг ингээд хөөж гаргаад байгаа зүйл бол биш. Хууль бусаар амьдарч байгаа, хууль бусаар орж ирсэн, юм давж орж ирсэн, чургаж орж ирсэн ч гэдэг юм уу те. Эсвэл хэдийгээр визтэй орж ирсэн ч гэсэндээ бүр ингээд хууль зөрчөөд үлдээд харлаад тийх тусмаа ялангуяа хамгийн ихэнх талд юу явуулжсэн бэ гэхээр нөгөө нэг гэмт хэрэг хийдэг хүмүүсийг ингэж гаргаж эхэлсэн. Одоо бол бараг л харлсан л бол ингэж гаргаж байгаа. Тэрэн дээр бол ингээд хуваалцтай л байгаа. Хүмүүс зарим нь бол те угаасаа ойлгомжтой арцчлсан Democratic намын хүмүүс болохоор яагаад хөөж гаргаад байгаа юм болооч гэл те. Нөгөө conservative хүмүүс ч юм болохоор юу гэсэн юм хууль зөрчсөн л бол хууль зөрчсөн. Тэгээ хууль бус хүмүүсийг яахлаар манайх ингээд Америк байлгаад ах хэвээр ингэсэн утгатайгаар ингээд талцсан л байгаад байгаа. За тэгээ ойрын үед болохоор айгүй их ингээд энэ дээр хурцсан юм юу гэдэг юм бол Америкийн одоо Minnesota мужи Minneapolis хотод болсон нэгэн tragic хэрэг байгаа. Тэр нь болохоор одоо энэ хүү ICE agent-үүд чинь ингээд нөгөө баримтлагаа хийгээ явж байхад нь одоо энэ хүү Democratic намын хүмүүс гэсэн үг дэмжигч нар ингээд хүмүүс гарч ирээд бослого хийгээд одоо тэрхүү үйл ажиллагаанд нь саад болох гээд бөмбөнөр машинтайгаа хурж ирээд тэр ICE одоо цагдаа нарын урдуур хойгуур нь очиж ингэж бөглөх юм уу те янз бүрийн юм ингээд хийгээд байгаа байхгүй юм бослого хийгээд үмийн саман гаргаж байгаа гэсэн үг. Тэгсэн чинь тэр Minneapolis хотод бас нэг 2 7 өдрийн өмнө болсон билүү болсон үйл явдал юу вэ гэхээр нэг эмэгтэй машина барьж явж байгаа тэр ингээд ICE agent-уудын үйл ажиллагаа ингээд албаар ингээд одоо буснуулаадсэн гинэ. Ингээд блок хийгээд тэгээд сүүлдээ бүр ингээд дахин тэгсэн болохоор ICE agent-ууд нь за одоо би таныг баривчилнаа. Та одоо ингээд үйл ажиллагаандаа ингээд садаа болж гин. Тэгэхээр эн чинь бол бас хуулийг дөрчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр баривчлан ингээд машинаасаа гар гэсэн чинь машинаасаа гарахгүй зугтах гад тэгээд нэг хажуу талаас нь нэг хүн очиод ингээд барьсан чинь ингээд хаалгыг татсан чинь нөгөө эмэгтэй угаасаа хаалгаа онгорхоо байлгаагүй нь ойлгомжтой тэгээ ингээд газ яадаг жаахгүй ингээд машинтайгаа ингээд явж эхлэх гээд тэгсэн чинь тэр машиныхаа урталт нь бас нэгэн ICE agent цагдаа байжсан байхгүй зэрэг. Тэгээд тэр эмэгтэй харсан л бах би гэтээ одоо энэ дээр бол ингээд одоо бүр улам шинжилгээ энэ төр хийгээд явагдаж байгаа одоо interrogation энэ төр болоод явагдаж байгаа байхгүй хүмүүс бол тэрийг нэмэгтэй харсан байх ёстой л гэж зарим хүмүүс гэж зарим нь болохоор үгүй наад эмэгтэй чинь тэр урталтайсан хүнийг харж амжаагүй ч гэдэг юм уу тэгэж ярьж байгаа. За ямар ч байсан уртлынх нь урталт нь нэг цагдаа байж ижээ. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь тэр машинаараа зугтаж явах гэж хагаад дайраадахчээ тэр цагдааг. Окей. Тэгээ яг дайраад ингээд цохохт нь нөгөө машинаараа цохохт нь нөгөө ICE agent нь буугаа аваасаа барьсан байсан. Тэр үедээ ингээд дараад 2 3 удаа тохоо дараад гохоо дараад тэгээд тэр нь оноод нөгөө эмэгтэй нас урчихжээ. And she starts to drive. Окей, тийм зүйл болсон. Окей. За одоо тэгэл энэ дээр бол бөө юм болж байгаа. Угаасаа амар талцаас тэр хүн алах хэрэггүй байсан яасан гэл нөгөөс нь болохоор юу гэсэн үг юм бэ ингээд цагдаа нар бууж ирээ ингээд барьшлах гээд байна. Та нар ингээд үйл ажиллагаанд ингээд яасан байна гэд ингээд хилээд хахад цагдаагийн law enforcement-ийн хэлсэн одоо шаардлагыг нь хангахгүй байгаа юм чинь өөрөө зогтох гэж яваад эхлээд өөрийнхөө машинаараа ингээд цагдааг дайрч хагаад нөгөө хүн чинь хариу үзүүлэх нь аргагүй юм чинь бол ингээд self defense байсан гэж ярьж байна. Нөгөө тал нь болохоор юу яриад байгаа хараагүй байхад зүгээр гошоор гаргаж ирэл будчихлаа энэ төр гэл ухааны бөө аимшигтай юм болж байгаа энэ тал дээр заяа. Тийм учраас манайха одоо энэ Golden Globes-ээр хурж ирсэн зарим модууд тийм одоо тэрний бид нар бол ICE-ийн эсрэг байна. Энэ баримтчилгааны эсрэг байна. Тэгээд тэр эмэгтэйг алах хэрэггүй байсан хөрхийн амтан гэж одоо тэр эмэгтэйгийн одоо талд орж ингээд дуулаагаа хүргэж ICE эсрэг ингэж өөрийнхөө байр суурийг харуулж тийм пинүүдийг зүүсэн байгаа байхгүй юу. За тэгэд be good гэдэг нь болохоор манайхаа энэ эмэгтэйгийн одоо овг нь good гэдэг нэртэй одоо good гэдэг чинь бол сайн гэсэн үг шүү дээ good гэдэг нэртэй овгтой байж. Тийм болохоор be good гэхээр тэр эмэгтэй шиг бай. Эсвэл нөгөө утгаараа харах юм бол сайн хүн бай гэсэн утгатай тийм пенийг ингэж зүүсэн одод байсан. Эсвэл no ice буюу ice-ийн эсрэг байна гэдэг байр суурийг харуулж байгаа тийм одод байсан. За хин ингэж advocate хийж ингэж юм зүүсэн бэ гэхээр Mark Ruffalo, за тэгээ Wanda Sykes, Natasha Lyonne, Jean Smart, за тэгээд Ariana Grande гэсэн ийм хүмүүс зүүжээ. За тэгээд Mark Ruffalo бас ингээд улаашны яс дээр ярьцлага өгсөн. Тэрэн дээр болохоор ингээд асуусан байхгүй та ийм пен зүүсэн байна гэдсэн чинь тийм тэр басан зүйлээр үнэхээр tragic. Би бол Америк улсад үнэхээр харамсаж гин одоо ойрын хугацаанд Америкт болж байгаа зүйлд бол үнэхээр ингээд харамсаж гин. Энэ бол баг Америк биш болж гин. Би энэ дээр бол айгүй тийм хэцүү байна. Тэр ухаандаа тийм өөрийнхөө дуулаг тэгэж хүргэсэн байгаа. За Ariana болохоор no ice гэдгийг
зүүч гэсэн баха. Ямар ч энэ хоёрын л нэгэн заяа, окей. За тэгсэн чинь одоо Bill Maher гэдэг айгу тийм настайфтер айгу алдартай юу гэдэг штэ телевизийн host за тэгээ comedian залуу байдаг, эрэгтэй байдаг. За тэр эрэгтэй бас юм яриа өгсөн байгаа юм аа. Манайхаа тэр нь болохоор одоо энэ пен зүүсэн хүмүүсийн эсрэг байсан гэсэн үг. Тэгээд сурвалжлагч нь өөрөө зүгээр асуусан байхгүй юу? Ингээд нэлээ олон одууд ингээд ийм иймэрхүү пенүүдийг Инглиз зөвлөлтөнд зүүж ирсэн харагдаж байна. Ингээд advocate хийх гэдэг ийм нийгмийн асуудлууд дээр advocate хийх гэдэг. Та энийг бол ингээд effective гэж бодож байна уу? Энэ жүжигчд хурж ирээд ийм аваар чаван дээр хурж ирээд нэг тим юм зүүж ирлээ гэгээд энэ нь бол нөлөөлнө гэж бодож байна. Энэ хүн нийгмийн асуудлууд гэдэг утгаар нь ингэж асуусан. Тэгсэн чинь энэ Bill Maher гэдэг эрэгтэй болохоор зүгээр шууд chuckle хийгээл энийгэл гэл тэгж байгаа байхгүй юу? Тэг юу гэж хэлэх come on we're here for entertainment industry, we're here for show business гэж аахгүй. Бид энд яах гэж өнөөдөр цугларсан бэ гэвэл те show business, entertainment industry одоо ингэж харуулах гэж л ирсэн шүү дээ те. Celebrate хийх гэж ирсэн. Тэнгүүдээ it's a terrible thing that happened and it shouldn't have happened if they didn't act like such thugs, it wouldn't have happened гэж хэлсэн заяа. Тэгээ энүүгээр бол өөрийнхөө ямар үзэл бодолтой байгаа гэдгийг шууд хэлчихэж байгаа байхгүй юу гэж хэлж байгаа гэхээр те. За тийм ээ тэр болж өнгөрсөн зүйлээр үнэхээр одоо terrible, үнэхээр tragic, харамсалтай зүйл болж өнгөрсөн. Тийм ээ, тийм зүйл болох ёсгүй байсан. Гэхдээ тэр хүмүүс өөрснөө ингээд such thugs, өөрснөө тийм ингээд ийм муухай одоо дэрэмчиж ч юм уу одоо хулиган хүмүүс шиг аашлаагүй байсан бол тийм зүйл хийж болохгүй байсан штэ гэж одоо тэр нөгөө нэг ICE agent-уудын үйл ажиллагааг ингэж блог хийгээд байгаа, протест хийгээд бослого гаргаад байгаа хүмүүс буюу одоо тэр насварсан эмэгтэйг л хэлчихэж байгаа байхгүй. Тэр хүмүүс одоо тийм ачаан үйл гаргаагүйсэн бол амьд байж авах байсан штэ гэсэн утгатай зүйлийг ингэж хэлсэн байгаа. Тэнгүүтээ but I don't need to worry about it гэж хэлсэн. Гэтэ би тийм зүйл боллоо. Тэгээ тийм одоо tragic зүйл болсод харамслаа гэд ийм аваар чаван дээр ирэхдээ ингэрийн зүйл зүүж ирэх шаардлагатай бишээ гэд тийм зүйлийг хэлсэн. За тэгээд энээс нь болсон юм уу яасан мэдгүй. За манайха нөгөө Wanda Sykes жүжигчин Wanda Sykes тэр чинь нөгөө нэг одоо ингэрийн зүйл зүүсэн хүмүүс нэг нэсэн баггүй. Wanda Sykes гарч ирээд нэг юу яриа өгөөд нэг юу яажсэн нэг төрлийг танилцуулж исэн. Тэр үедээ Bill Maher гэдэг энэ залуу руу энэ эрэгтэй рүү ингээд жоохон дис хийдэг. За ёо. Тэгэхээр би бодоо гайхаад байгаа. Энэ одоо тэр улаан ёсны ярьцлага дээр ярьсан зүйлийг сонсцоход Wanda Sykes юм зүйл хэлж байгаа юм болов уу? Эсвэл угаасаа дургуй юм болов уу? I don't know. За юу гэсэн бэ гэхээр орой үедээ ингээд Bill Maher гэдэг хүнийг бол тэгээ бид нар айгүй харж байгаа энэ show industry-нд те үнэхээр биднэрт бол айгүй ихийг өгж байгаа. Тэгээ эхлээд ярьж байгаа нь айгүй сайнаар магтаж ярьж байгаа юм шиг бол ингэж ярьжсэн байхгүй. Биднэрт айгүй ихийг өгж байгаа. Гэхдээ I would love to see less of you гэж хэлсэн. Гэхдээ тэгэх болоо тэгэж яг хэмд оролцож show industry-нд орж ирэхэ болоо би чамайг нэг хармааргүй байна. Тэ I want to see less of you гэж тийм зүйлийг хэлсэн. Тэгсэн чинь ингээд камер нь ингээд шууд энэ эрэгтэй дээр ингээд таарсан чинь ингээд жоохон гайхаж байгаа. Яагаад энэ нэмэгтэй намайг ингэж юм бол доо гэсэн ухаантай тийм царай гаргаж байгаа нь бол харагдчихсан. За ийм байна. Одоо энэ хүү бахан нийгмийн асуудлын тухай энэ дээр ингэж Golden Globes дээр би энэ тухай нэг ярьжсэн да нэг өнгөрсөн жилийн аль нэг awards show-н дээр л ярьжсэн. Хүмүүс ингээд яагаад ингээд award show-г political болгоод байдаг юм бэ гэд айгүй их одоо үзэгчдийн хувьд энэний зарим хүмүүс эсрэг байдаг. Эсвэл зарим show industry-гийн хүмүүс ч гэсэндээ жүжигчид энэ төр ч гэсэндээ бид нар энэ бол зөвхөн show industry-г ингэж celebrate хийх гэж байгаа, шилдэг кинонуудыг шалгаруулах гэж байгаа, эсвэл шилдэг дуунуудыг шалгаруулах гэж байгаа ийм show industry юм дээр хурж ирээд ингээд өөрийнхөө political opinion гаргаалтай, улс төрийнхөө үзэл бодлого гаргаал. Би тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэд тэглээгээд ямар ч одоо үр нөлөө байхгүй, тэр нийгмийн асуудал чи байхгүй болно гэж байхгүй арай жоохон үр нөлөөтэй зүйлүүдийг хий. Эсвэл янз бүрийн тийм өөрийнхөө итгэдэг зүйлүүдэд donation том хэмжээгээр мөнгө хандивлах ч юм уу advocate хийгээд тиймэрхүү зүйл хий. Худлаа бити ингэж hypocrite хүн болж гарч ирээд л юм зүгээд ч юм уу эсвэл гарч ирээд ингээ янз бүрийн аваар чоонуудыг ус төржүүлээд гэж хүмүүс айгүйх бас тийм байр суурьтай айгүйх олон одууд бас энэ төр байдаг. Тэгэд мэдгүй. Ийм л байна. Манайха. Та нар энэ талаар юу гэж бодож байна? Ингээд энэ одод ингэж бас хурж ирж ярьж мэж байх нь бас зөв үү бас эн чинь тусалж магадгүй ч гэдэг юм уу I don't know. Ямар ч ийм зүйл болж өнгөрчээ. За дараагаар нь бас нэг яригдах зүйл гэх юм бол айгүй нийттэй заа манайхаа тэр юу
хамгийн ихний игнэнд л сууж байгаа нэг хүн юм шиг байгаа юм зөө. Яг тайцтай хамгийн ойрхон байгаа ширээний нэг л хүн юм шиг байгаа юм. Тамхи татчихсан юм шиг байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр камеранд харагдаад байдаг. Ингээд тайзан дээр байгаа одоо танилцуулагч ч юм уу, презентер хүмүүс ч юм уу эсвэл яриа өгж байгаа одоодын ингээд тайзан дээр байгаа дүрснийх нь хажуугаар нь ингээд нэг камерныхаа цаанаас нэг утаа орж ирээд байгаа байхгүй. Хүмүүс тэгээд what the fuck who's smoking те гэх тиймэрхүү комментод амирх байсан. Хин одоо тамхи татаад байгаа юм бэ гэд. Хамгийн гол нь энэ чинь танхим дотор байгаа дотор indoor дотор байж ингэж хүн чинь тамхи татна болохгүй штэ. Энэ чинь дотор тамхи татах чинь бол 20-т байдаг. Ялангуяа Калифорниад. Тэгсэн чинь тэр нь Sean Penn гэж жүжигчээ эрэхтэй байжээ. Манайхаа хөгшөндөө эрэхтэй байдаг те. Үнэнгээс татцсан сууж байгаа тэр зургууд нь байгаа юм чинь. Айгу амар гацтай бүр юу ч лаагүй тэр ширээн дээр ганцаараа суугаагүй зөндөө олон хүмүүсээ сууж байгаа шүү дээ. Тэгж яхад юу ч лаагүй юм шиг гадаа бараг сууж байгаа юм шиг ингээ тамхи татсан суужсэн. Тэгэд 3 удаа санал авсан гинэ. Тэр дотоод ажилтнаас хурж та татаж болохгүй гэд 3 удаа санал өгсөр хагаад татсаар л байсан гэж аахгүй. Тэгээ хажуулынх нь ойр хайган жүжиг мөчтөнд гомдлаагүй юм уу? Гомдлаагүй юм шиг байгаа юм мэдгүй. Арай жоохон хөгшөндөө те elderly одоо юу учраас жүжигчэн учраас хүмүүс ч бас ингээд хүндлэх юм байдаг шүү дээ. Senior хүмүүсээ хүндэл ингээд тэгээд ерөөсөө юм хэмилээг юм ямар ч сан 3 удаа ямарч ажилчаад хурж ирээд та болоо гэхэд болоогүй гэсэн. Тэгээд энэ дээр бас айгүй энэ жүжигчэн юу авч байгаа одоо backlash авч байгаа. Ямар амар бусдыг хүндэлдэггүй юм бэ те. Нэг 2-3 цаг тамхи татахгүй байж болохгүй байгаад энэ хэр татмаар юм бол гараа татаач штэ. Ямар хүндлэгүй юм бэ гэж хүмүүс айгүйх бас ингэж дургуг харуулж байгаа. Тэгэд энэ эрэхтэй бол угаасаа бүр ингэж бүр залуу байхасаа chain smoke хийдэг хүн ингэ бүр залуу байхасаа бүр ингэ донтцсон бүр ингэ ярьслахуудад орж явахдаа хүртэл ингэ татсан сууж идэг юм байна лээ. Би нэрээ харж үзсэн чинь. Тэг бүр амар донтцсон л эрэхтэй юм шиг байлаа. За ийм зүйл болж өнгөрсөн байна. За түүнээс гадна манайхаа юу вэ гэхээр Kylie Jenner-ийн тухай бас нэг хальт жоохон одоо ховж байна. Юу вэ гэхээр нэр Kylie Jenner гэснээс Kylie Jenner-ийн хувцас бол үнэхээр oh my god. Миний баг 2 дахь дуртай outfit байсан байхаа. Юунаас гадна Jennifer Lawrence-аас гадна амар гоё плаж байсан. Тэр биенийхэн фигюрыг гаргаад тэгээ цээжэр нь байгаа нэг ийм оролт ингээм зүйлт юм шиг те ингэцэн байгаа. Үнэхээр вау амар хөөрхөн харагдчихсан. Хүмүүс Kylie-ийн тухай юу ярьж ихээр амар тийм not classy юм амар тийм classy дээд зэрэглэлийн те ийм fancy event дээр арга хэмжээнд хурж ирчингүүтэй амар тийм not classy act хийх юм гэд яасан бэ гэхээр Timothy Chalamet зураг авахж байхдаа ингээд нэг зурган дээр хоёр ингээд ирэх юугаа дунд руугаа гаргаад те fuck you гаргаад ингэж зураг халцсан цахгүй хил амаа гаргаж маргаад тэг хүмүүс ew like so not classy те бүр ингээд money can't buy class энэ гэж хүмүүс айгүйх бичсэн байна лээ. Баян байлаа гэд class одоо зэрэг ирэхгүй юм да. Тэ ингээд classy act хийх те дээ зэрэг юм шиг аашлах тийм одоо mannerism ирэхгүй юм харамсалтай юм да гэсэн утгатай зүйлтэй айгүйх ярьж байгаа. Зарим хүмүүс л болохоор what the fuck юу сүртэй ингэж ярьж байгаа хүмүүс байгаа. Түүнээс гадна би энэ жүжигчийг мэдэхгүй эрэхтэй жүжигч heated rivalry гэд айгүй ойрд бас айгүй viral байгаа шоу юм байна. Тэгээд тэр киноны тэр цувралын эрэхтэй жүжигчин нэг glam bot гэж би түрүү ярьсан шүү дээ. Улаан авсны ясал дээр болдог glam bot дээр бүр 2-2 дунд руугаа гаргаад ингэж байгаа зураг авахсан заяа. Тэрийг тэгж яхад хүмүүс тэрэнд өстой гоё байна мэн тэ өстой амар crazy залуу шүү. Өстой амар гоё байна. Анх удаага хүмүүс glam bot дээр юм дунд руугаа гаргаж ийн хаа өстой гоё байна гэж бичсэн мөртлөө Kylie Jenner-ыг болохоор ёо өстой not classy энэ гэдэг байгаа чинь бас жоохон sexist юм шүү. Тэ эрэгтэй жүжигчин болохоор гоё яваад эмэгтэй болчингууд ямар муухай класс биш юм бэ. Тэр гэдэг байгаа чинь бас жоохон муухай байна гэж те. Тим өнцгтэй хүмүүс бас зөндөө харагдан лээ. За үүний дараагаар яригдах нэгэн ховж юу вэ гэх юм бол юу байгаа? Leonardo DiCaprio-гийн тухай дахиад л заяа. Leonardo бүр ингээд юуны зүгээр камерны өмнө байгаа гэдэг үе мэдчих байхдаа болохоор зүгээр ингээд хинэгээл зүгээр ингээл айгу томоотой байж байгаа. Тэгсэн чинь нэг бичлэг нь явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр ширэн дээр сууж байхдаа өөрийгөө камерны өмнө байгаа гэдгийг мдээгүй ингээд авагдсан байхгүй. Тэр үед ингээл өөр хүнтэй л ярьж байгаа юм шиг. Хаста. Ингээл ярьж ингэж ярьж өгч байгаа байхгүй. Гар маар ороод oh my god. Ингэж ингээл заяа. Юу ярьж байгаа мэдгүй гэхдээ ингээл нэр нэг юу яасан амны хайрцаг уншдаг хүмүүс байдаг шүү дээ, тэ. Нэг TikTok дээр айгүй алдартай эмэгтэй байдаг, айгүй их followersтай. Тэр нь дандаа иймэрхүү одоодын нэг амны хайрцагыг уншиж ингээ ярьж өгдөг. Өөрөө нэг юу эмэгтэй
сонсголгүй эмэгтэй. Тийм болохоор сонсголгүй хүмүүс чинь ингээд амны харцаг марцаг амар сонирхдаг шүү дээ. Тэгээд дандаа ингэж уушиг тэр эмэгтэй ингээд юу ярьсныг нь ярьж бичлэг хийсэн байлаа TikTok дээр. Тэр нь болохоор K-pop-ийн тухай. K-pop Demon Hunters-ийн тухай ярьж ирсэн юм шиг байгаа. You were like, what are those? Like, who are K-pop? Like, oh, that K-pop, like that K-pop thing. Гэл K-pop гэдэг байгаа нь л ер нь харагдчихилээ. Гэтэ ямар ч сан ха гэл алга малгаж шал ингээл ингэж байж байгаа харагдчихсан. Тэгээ хүмүүс бүр хин Leonardo бүр ингээд өөрийн мэдлгүүл дандаа мим болох юм да. Авар чаунууд дээр гэл та нар санаж байгаа бол нэлээ олон жилийн өмнөхтэй нэг авар чаун дээр юу нэр байлаа Golden Globe ч байлаа Oscar ч байлаа те тэрэн дээр Lady Gaga хажуугаар нь өнгөрсөн чинь Leonardo ингээд нэг сенсорыг гаргадаг те нэг жиргэж байгаа юм шиг айж байгаа юм шиг ийм сенсор гаргадаг тэр нь бүр ингээд мим болцсон шүү дээ те тэгээ ер нь ингээд жил болгоно л баг ингээд авар чаун дээр ирэхдээ янз бүрийн мим болж үлддэг тэгээ хүмүүс бүр төрөлхийн мим хүн юм одоо энэ бас те ингэж K-pop гэж байгаа нь бас ингэж мим болно да гэл хүмүүс баахан юм битсэн байна лээ. Зэ манайхаа ер нь нэг ийм зүйлүүд болж өнгөрчээ. 83 дахь Golden Globe Award show-н дээр. Тэгээд өнөөдрийн ярьж өгсөн энэ хүү ховж ивүүд болон ингээд та нарт хин ялсан бэ нэ тэрэ гэдгийг ярьж өгөхөд та бүхэнд энэ хүү мэдээлүүд маань таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол юу хийхээ мэдэж байгаа байх. Лайк дараарай. За тэгээд энэ хүү миний өнөөдөр ярьсан кинонууд те энэ шагнал авсан кинонуудыг та нар үзсэн үү? Аль нь гоё байсан бэ? Алийг нь үзье гэж бодож ийн энэ гэдэг те. Энэ тухай бас доор комментэд бичиж үлдээгээрэй. За ингээд та бүхэн маань хэрвээ channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.